Hi guys, хой болонгийнхаа цаашрын дугаарт тавтай морил. За Coca-Cola-ны фанатикуудаа зүгээр нэг амттай сайхан колагаа уугаад явах биш. Колагаа уунгаа айгүй гой бэлгэнүүдийн эзэн болох боломжтой ийм гой хөтөлбөр цаанчин гарсан байна заяа. MCS Coca-Cola-гаас явуулж байгаа iCoke хүслийн шинэ жил хэмээх маш гой хөтөлбөрийг та бүхэндээ өнөөдөр би танилцуулах гэж байна. За тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд яаж аздан болох боломжтой вэ гэхээр MCS Coca-Cola компани бүх төрлийн ундааны бөглөөнд орох кодыг нь iCoke аппликейшнд уншуулж тоглоом бүрийг асаах тоолонд маш олон бэлгүүдийн эзэн болох боломжтой юм байна. Авах боломжтой бэлгүүдээс дурдах юм бол хосороо Fucoct аялах хэрэг iPhone 17, Osmo, Унда, за мөн бренди мерчүүд мөн өргөө кино театрын 10,000 төгрөгийн эрхийн бичиг болон өөр зөндөө олон бэлгүүд хүлээж байгаа юм байна. За тэгээ болоогүй 10 дахь бөглөөний кодыг уншуулах бүрд супер бэлгүүдтэй хайрцаг асаж та хожихоо хүссэн бэлгээ сонгоод өөрийнхөө хүсэлтийг явуулах боломжтой. Тэгээ нэрээ илгээс нийт төслөө миний хүсэл хэмэгдэснээс харах боломжтой юм байна лээ шүү. За тэгээд супер бэлэг хожин хүслээ биелүүлэх эцдийг 12 сарын 25-ны өдөр 18 цагт тодруулах юм байна. Нэрээ тэгээд ундаа хожсон тохиолдолд iCoke аппликейшны түүх цэсэн дээр байгаа QR кодыг CU дээр уншуулад ундаагаа авах боломжтой юм байна. Харин тэгээд гарын бэлэг болон ваучерыг хоцсон тохиолдолд өргөө нэгийн 3 давхарт байрлаж байгаа iCoke бэлэг сонгогдснээс очиж авах юм байна лээ. Тэгээд та нар юу н ажиглаж байна вэ? Яг энэ азсныг тодруулах өдөр нь 12 сарын 25-ны өдөр гэж 12 сарын 25 чи юу л юм нахаа? Yes! Зул сар Christmas-ийн өдөр байгаа шүү дээ. Тэгээд угаасаа Америкт болохоор ингээл хүүхдүүд чинь 12 сарын 25-нд зул сарын өдрөөр яг хүсэл нь биелэл хамаг бэлгээ хүлээж авдаг бол MCS Coca-Cola компанийнхаа маань та бүхэндээ хүслээ биелүүлэх аздан болох боломжийг 12 сарын 25-ны өдөр аздан болох боломжийг олгож байна. Тэгэхээр та бүхэн маань хүслээ биелүүлэх боломжтой энэхүү боломжийг бүү алдаарай. iCoke хүслийн шинжил. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. За манайхаа ингээд та бүхэндээ амлсан ёсороо Selena Gomez-ийн Deep Dive-ыг хүргэж байна. Би саяхан Selena Gomez-ийн гаднах царай зүс болон бие галбар нь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Яагаад хүмүүсийн ингээд ог тахуу болоод байгаа вэ гэдэг бичлэгийг хийсэн байгаа. Тэгээд тэрхүү бичлэгнэр би та бүхэнд хэлж байсан. Удахгүй Selena Gomez-ийн Deep Dive-ыг хүргэнэ гэд тэгээд амлсан ёсороо өнөөдөр ингээд хийх гээд сууж байна. За манайхаа нэг юмыг эхлээд preface болгоод хэлэхэд байна шүү дээ. Би яг Selena Gomez-ийн Deep Dive-ийг хийх гээд ингээд research хийгээд, судалгаагаа хийгээд юм хамаа олж цуглуулад байж ах үедээ юуг бодож олж мэдэж авсан бэ гэхээр шүү дээ. Ерөн Selena Gomez-ийн ингээд түүхийг хараад ахаар нэг жоохон Britney Spears-ийн түүхтэй ингэж холбогдож байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр шүү дээ энэ хоёр ч хоёулаа бүр жоохон багасаа ингээд Hollywood industry-нд ороод ирчихсэн багасаа ингээд жүжиглэж эхэлсэн. За тэгээд яг pop star болчихсон дээ. Ингээд жоохноос явж байгаа pop star болоод тэгэл яг хүмүүсийн нүдэн дээр өсөж байгаа учраас бүр жоохон байхаас нь ингээ хүмүүс мэддэг учраас заавал нэг өөрсдийнхөө дураар хүслээр байлгах гэдэг. Тэг бүр ингээ амар амьдралд нь оролцдог. Зүгээр тэр хүнийг ингээ жоохноос нь мэддэг үздэг байлаа гэд бүр өөрснөө тийм entitled болчихсон үзэгчд гэсэн үг шүү дээ. Үзэгчд фэнүүд бүр тийм entitled болчихсон. Би энэ хүнийг жоохноос нь үздэг байсан юм чинь би энэ хүний баг амьдралд нь оролцох хэрэгтэй. Тэг би ийм юм хийж чи надах нэрээр болохгүй ингэхгүй энэ төр гэд зааж зааварчлах эрхтэйг бүр ингээд бодчихсон. Тийм учраас ингээд Selena ингээд өсөөд том болоод янз бүрийн асуудалд орох ч юм уу ингээд найз залуучуудын асуудалтай байх ч юм уу эсвэл арай жоохон нэг тийм жоохон хүүхдийн Disney байдаг байж байгаад гиг үндгэн жоохон том хүний юм шиг кино минь тоглоод эхэллээ шүү дээ. Том хүний кинод болж бүтггүй porn яриаг байгаа шүү манайхаа зөвөр том хүний кино гэдэг нь арай жоохон тийм adult дүр тим кино тоглоод ирэнгүүт хүмүүсийн дургу хүрэгдэх ч юм уу те. Selena-гийн амьдралд нь оролцсон хушууд үрсэн маш их тийм фэнүүд үзэгчд болон ялангуяа media outlet буюу хэвлэл мэдээллийнхэн папараццийн болбор айгүй их ингэж Selena Gomez-ийн бас амьдралд нь их хошууд үрж айгүй тийм жоохон хар бараан тэ энержиг өгдөг байсан юм шиг би ингээд санагдсан. Би юм хэмээг уншаад байж хахад бол тэгээд ямар ч гэсэн тийм
preface өгчгий. Тэгээ хэдүүлээ өнөөдрийнхөө дугаар дээр болохоор угаасаа deep dive учраас Selena Gomez-ийн бүр амьдралын карьерийн бүх зүйлийг ярих болно. Эхлээд хэдүүлээ Selena Gomez-ийн одоо biography буюу тэ хаанаас гаралтай энэ тэрэг тэрийг нь ярина. Түүнээс гадна яг өөрийнх нь карьерийн эхний industry нь болохоор тэ эхний орж ирээд ингээд алдартай болсон зүйл нь болохоор жүжигчин учраас яг тэр acting карьерийн тухаар эхлээд ярий. За түүнээс гадна хэдүүлээ яг дуучныхын хувьд те singing career-ийн тухай бас яриад за түүнээс гадна Selena Gomez-ийн эрүүл мэндийн асуудал болон Selena Gomez-ийг хүрээлжсэн янз бүрийн драманууд гэд те за тэгээд бас ганц хоёр relationship-нуудын тухай ингээд ярих болно. За тэгээд ийм дэлгэрэнгүй тийм урт бичлэг байх болоо шүү. Угаасаа deep dive бичлэгүүд урт байдаг гэдгийг мэддэг байх. Тэгэхээр хэдүүлээ ингээд сайхан тухтаа сууж байгаад хүссэн уух юмаа идэх юмаа авч сууж агаад тэгээд бичлэгээ үзээрэй. Эсвэл намайг айгүй хүмүүс юм хийж явахдаа үздэг гэсэн гэр мэрээ цэвэрлж явахдаа ч юм уу те. Тэг сайхан чихвчээ хийж агаад те айгүй урт удаан хугацаанд ярих учраас гоё сайхан гэр мэрээ цэвэрлээд хоолундаа хийгээд аваарай. За ингээд хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За Selena Gomez яг өөрийнх нь бүтэн нэр нь болохоор Selena Marie Gomez байгаа. За Selena болохоор 1992 оны 7 сарын 22-ны өдөр Grand Prairie, Texas төрсэн байгаа. Техас мужийн Grand Prairie гэдэг хот. За энэ хотыг бол би бол маш сайн мэднэ. Ягаад гэх юм бол энэ чинь Даллас хотын эргэн тойронд байдаг нэг жижигхэн хотод ахгүй. Одоо ер нь Америкт нэг тийм байдаг шүү дээ. Нэг том хот байгаад тэр хотыг нь дагсан нэг эргэн тойрныхон жижигхэн одоо таун ч юм уу те тосгон ч юм уу тиймэрхүү жижигхэн хотод байдаг. Тэдний нэгийг нь тэгээд би чинь Далласт одоо амьдраад юулээ Далласт чинь баг 4 жил амьдралаа та. Тэгээд миний яг магистрийн төгөлдөр хуурын багш маань Grand Prairie амьдардаг байсан. Тийм болохоор би Grand Prairie-г аягүй сайн мэднэ. За тэгээд Selena Gomez чинь яг Техас мужаас гаралтай. Тэгээд тэрийг аягүй бахархалтайгаар ингээд би ингээд Техасаас гаралтай охин гэж ярьдаг. Аягүй тийм бахархаж ярьдаг. Тийм 2-3 одуудын нэг байгаа. Тэр нь бол тэ Selena Gomez байна. Одоо чинь бас Beyoncé байна. Beyoncé ч юм болохоор Техас мужийн Houston хотоос гаралтай. Тэгэл дандаа H-Town гэж ярьдаг. Бараг дуу болгон дээрээ л Техасынхаа тухай ярьдаг байгаа. За тэгэд Selena Gomez яг яагаад Selena гэдэг нэртэй вэ гэхээр айгүй алдартай Латин Америкийн дуучин байсан Selena Quintanilla гэдэг дуучин байсныг та бүхэн бас мэдэж байгаа байх. За тэгээд айгүй өрөвдөлтөөр Selena Quintanilla чинь ингээд ер бусын юу гэдүүлээ зам босаар амиа алдсан штэ тэ ингээ хүнд алуулаад амнасаа алдсан байгаа. Тэгээд Selena-гийн ээж аав хоёр нь болохоор Selena Quintanilla-гийн айгуу тийм том фэнүүд байсан юм байна лээ. Тийм учраас ингээд охиндоо одоо Selena Quintanilla-гийн нэрийг өгсөн юм байна лээ. За Selena-г төрөхөд болохоор ээж аав хоёр нь бол teen parents байсан. Юу гэсэн үг вэ гэхээр өсвөр наснда айгүй залуудаа хүүхдтэй гаргачихсан гэсэн үг. Тэгээд ээж нь болохоор Mandy Tiffy гэдэг эмэгтэй байдаг. Mandy 16 настай байсан. За тэгээд аав нь болохоор Ricardo Joel Gomez гэд эрэхтэй байгаа. Энэ Ricardo болохоор 17 настай байсан мэн лээ. Тэгээд яг сургууль дээрээ танилцаад тэгээд айгу эрт хүүхдтэй болцсон байгаа аахгүй. За тэгээд угаасаа ойлгомжтой те ингээд teen parents байгаа, хичээл сургуулаа ч ингээд төгсөж чадахгүй, дуусгаж чадахгүй, тэгээд амьдралынх нь байдал нь хэцүү. Тэгээд өөрснөө жоохон байхдаа ингээд хүүхдтэй болчихж байгаа болохоор ингээд хэрхэн амьдралаа яаж авч явах мэдэхгүй айгу хэцүү. Ер нь hardshipтэй байсан байна лээ. Тийм учраас Selena Gomez-ийн одоо ээжийнхэн талын эмээ өвгөн гэсэн үг. Selena Gomez ээжийнхэн ээж аав хоёр нь айгүй их тусалцдаг байсан юм байна лээ. Ингээд бас юугаар тусалцсан, financial хэлбэрээр тусалцсан. Тэгээ энд бас мөнгө төгрөг өгнө. Түүнээс гадна Selena Gomez-ыг бас өсгөх тал дээр айгүй их ингэж тусалдаг байсан юм байна лээ. За тэгээд ээжийнхэн хувьд гэх юм бол Mandy stage actress байсан юм байна лээ. Одоо ийм театрын жүжиг мүжгэн дээр ингэж жүжиглдэг. Аав нь болохоор манайхаа одоо та нар мэдэх бахтай Mexican descent-ний хүн. Мексик гаралтай эрэгтэй байгаа. Тэгээд ээж аав хоёр нь бол яг Мексик гэсэн үг байхгүй. Гэхдээ аав нь бол Америкт төрсөн. Тэгэхээр одоо second gen immigrants гэсэн үг те 2 дугаар үеийн цагаач нар гэсэн үг аав нь. За тэгээд ээж нь болохоор юу юм бэ лээ? Би энийг сайхан л олж мэдсэн манайхаа adopted юм байна лээ. Өргөмөл юм байна лээ. Одоо өргөмөл гэж ярьдаг. Гэтэ тэр үг айгуу жоохон муухайтэй. Монголоор хэлэхээр муу санагдаад надад л өргөмөл гэх. Тэгэхээр өөр айлд өргөгдөжсэн юм байна лээ. Тэгээд ээж нь тэр тухайга бас нэг айгуу нээлттэй ярьдаг юм байна лээ. За тэгээд ээжийнх нь одоо яг өөрийнх нь яг нэг biological parents гэсэн үг шүү дээ. Яг өөрийг нь төрүүлсэн ээж аав хоёрынх нь нэг нь болохоор Italian descent-ний хүмүүс байсан гэдгсэн. Одоо Итали цустай Итали гаралтай хүмүүс байсан гэсэн. Тийм болохоор Selena бол
Мексик цус бас байгаа. Түүнээс гадна Итали цус байгаа гэдгсэн үг юм. За тэгээ түрүү хэлсэнчлээ эдний гэр бүлийнхэн бол нэлээд мөнгөний асуудалтай байсан. Тэгээ ядаж байхад яг Селенаг 5 настай байхад нь аав нь ингээ орхио явчихсан. Ингээ энэ хоёр ингээ салчихсан байгаа байхгүй. Селена бол ээжтэйгээ үйлцэн. За тэгээд ээжтэйгээ ингээ хамт амьдарч байхдаа яг ээж нь айгүй 2-3 давхар ажил хийдэг байсан гэдгсэн яг ингээ хүүхдэд хичээхийн тулд те. Тэгээ ер нь ингээд айгүй их мөнгөний асуудалтай. Тэгээ бүр ингэж ярьж байсан байлээ Селена Гомез. Жохон байхдаа ээжтэйгээ хамт ингээ гадуур яваад гудамжинд яваад центнүүд ингэж койнуудыг түүдэг гэсэн гэж байгаа байхгүй. Тэр койнуудаа юунд хэрэглэж байгаа вэ гэхээр ээжийнхэн машиных нь бензинд хэрэглэх гээд ингээ бүр гадуур яваад энэ тэнд зоо сунчихсан байна уу гэж түүгээ явдаг байсан гэсэн. Түүнээс гадна ингээд энэ Америкт Dollar Tree гэдэг юм уу те Dollar Store гэж байдаг бүх юмнууд нь одоо ганцхан долларын үнэтэй байдаг те. Тэнд одоо хоол, унд юу вэ те бүх одоо эд хэрэгсэл байдаг. Тэгээд тэнд очоод $1 ингэж спагетти noodles авч ингэж иддэг гэсэн гэж аахгүй орой хоолндоо $1 нэг тийм спагетти аваад тэрийг ингэж чанаад иддэг байсан. Бүр тийм нэлээд хэцүү амьдралтай байсан юм байна лээ. За тэгээд гэтээ яг хуу Селенагийн ээж аав хоёр нь бол ингээ бас туслах гадтай охиндоо туслах гад ачтай одоо зээдэд туслах гадтай бас ингээд энэ тэнд чадах хэмжээгээр мөнгө төгрөг өгдөг л байсан юм байлээ. Гэтээ ээж аав хоёр нь ч гэсэндээ тийм амар бас болцоотой амьдралтай бол байгаагүй юм байна лээ. За тэгээд Селена Гомезийн ээж нь Mandy TV болохоор дахиж гэрэлсэн байгаа. Та нар бол тэрийг бас мэдэж байгаа бах. За дахиж гэрлээд тэгээ 2013 онд Gracie гэдэг охинтой болсон Gracie Elliott TV гээд Gracie-г бол Селена Гомезийн фэнүүд сайн мэдэх бах. Селена Гомез бол тэр дүүдээ бүр ам байдаг. Бүр амар бэбилдэг. Тэгээ би боддог л доо аргагүй бахтай 2013 онд гэхээр чин Селена Гомез аль үеийн нас биед хүрсэн байсан үедээ ингээд жоохон дүүтэй болж байгаа болохоор хүмүүс бараг л ээж юм шиг, тэгээ эцэг юм шиг тийм мэдрэмж филингтэй байдаг юм шиг байлээ те. Би 90 тойрныхаа хүмүүсээс харж хахад нэг тиймэрхүү айгу тийм хол зайтай эгч дүүснэр ах дүүснэр бол нэг дүүнэртэй тэгж амар ханд бэбилж ханддаг юм бэ нэлээ. Тийм болохоор ингээл Gracie-тэй өхөж хатдаг аа. За аав нь ч гэсэндээ дахиж гэрэлсэн. За тэгээд аавынхаа талаас ч гэсэндээ Селена Гомез бас нэг half sister байгаа. За тэр нь болохоор Victoria Gomez гэдэг хүн байгаа юм аа. За тэгээд аавынхаа гэр бүлийнхэнтэй ч гэсэн уулздаг л да. Гэхдээ тийм амар бол яг нэг Gracie-тэй тэр дүүтэйгээ болон ээжтэйгээ тийм амар дотн байдаг шиг бол тийм дотн байгаад байдаг юм байна лээ. Тэгээ сүүлийн жилүүдэд улам аавтайгаа дотн болж байгаа юм байна лээ. Аавыгаа хуримн дээр уурсан бэлээ хүмүүс баг ингээд бодож ирсэхгүй яана одоо Селена Гомезийн аавтайгаа нэг амар тийм дотн харилцаатай биш болохоор аавыгаа уурах болов гэдэг айгу бодож ирсэн. Тэгээ ашгүй уурсан юм байна лээ. Тэгээ хүмүүс тэрэн дээр нь бас айгу одоо сайн хандж байгаа. Тэгээд тэр дүүнтэй Victoria гэдэг дүүн ч гэсэндээ өөрийнх нь одоо half sister байгаа шүү дээ. Тэгээ яг нөө хамтдаа өсөөгүй ч гэдэг юм уу. Тэгээ аавтайгаа тэр үедээ айгу дотн харилцаатай биш байсан учраас бол Gracie-тэйгээ ханддаг шиг тийм амар бол дотн холбоотой бол биш юм байна лээ. За түүнээс гадна аавынх нь шинээр гэрэлсэн эмэгтэй нь бас өөрийнхөө хүүхэдтэй байсан юм лээ. Өмнөх гэрэлтээс нэг хүүтэй тэр нь болохоор Marcus. Тэгэхээр ер нь эрэгтэй хүүхэд нь болохоор Селена Гомезийн одоо step brother болж байгаа гэсэн үг. Одоо хойд одоо уул нь step dad, step mom гэж хойд аав, хойд ээж гэсэн үг шүү дээ. Тэр бол юу юм бэ? Хойд ах гэх юм уу? Монголоор айгуу тийм сонин сонсогдож байна те. Хойд ах дүү нэг тийм хүүхэдтэй юм билээ бас. Окей. Тэгэд Селена Гомез амьдралынхаа ер нь туршид homeschooled байсан юм байна лээ. Одоо гэрээрээ хичээл заалгадаг гэсэн үг. Би тэ бас энэ тухай нэг зүйл дээр ярьжсэн те нэг л хав болох дээр бас нэг ярьжсэн маа. Америкт тийм тогтолцоо байдаг homeschool хийн гэж болдог. Тэр нь болохоор ээж аав нь өөртөө гэрээрээ хичээл заана гэсэн үг. Гэхдээ хүмүүс ингэж ярихаар айгу бас буруугаар ойлгох юм шиг л бараг л ингээл за би хүүхдтэй хичээл заачиг гээл те хамаагүй ингээл хүссэн юм заагаад байдаг гэж боддог юм шиг үлээ. Яг үндэ бол үгүй homeschool хийх гэдэг чинь сургуулийн одоо зарчмаар явна гэсэн үг. Боловсролын одоо яам гэж ярьчих болно те. Боловсролын яамныхаа зарчмаар явна гэсэн үг. Тэгээ би хүүхдээ homeschool хийнэ гэд тэрийг аль биесээр мэдэгдээд за тэгээд одоо жил болгон хичээлийн шинэ жил эхлэх болгонд багш нарт ямар шуухан заавар ирдэг үлээ те. Сургуулийн багш нарт одоо тогтолцоогоор системээр одоо энэ жил хүүхдүүдэд ийм хичээл заах хэвээр тийм одоо тооны тийм имийг одоо хүрднийг цээжлүүлэх хэвээр ч гэдэг юм уу те. Тийм одоо багш нар зааварчилгаа ирдэгтэй адилхан homeschool хийх гэж байгаа эцэг эхчүүдэд ч гэсэндээ яг тийм аль бие усны зааварчилгаа ирдэг. Тэгээ тэрний зарчмаар явдаг гэсэн үг. Тэгэхээр сургуульд хүүхдүүдтэй ямар шуухан байдлаар хичээлээ сурж ийн яг л тийм одоо тогтолцоогоор явна гэсэн үг. Тэндээс бол одоо ингэж хоцорч болохгүй ч гэдэг юм уу те. Тийм одоо шаардлагатай байдаг юм байна лээ. Тэгээ Селена Гомез бол бараг насны туршдаа homeschool байсан байлээ. Ганц жил ингээд нэг сургуульд явж үзчихсэн гэсэн. Тэгтээ яг ер нь бол тэр чигтээ homeschoolд байсан юм байна лээ. Тэгээд 2010 онд
homeschool-ээр ахлах сургуулаа төгссөн юм лээ. Төгсөөд 10 жилийнхаа дипломыг авсан байгаа. За одоо ингээ хэдүүлээ Selena Gomez хэрхэн acting industry-нд орсон бэ? Яаж ингээ жүжигчнийхаа карьерийг эхэлсэн бэ гэд тэр тухайд руу орох гэж байна. За Selena Gomez-ийн ээж нь stage actor байсан гэд би түрүүн хэлсэнтэй ингээд тайзны жүжигний одоо тиймэрхүү жүжиг мужигт ордог жүжигчин байсан. Тэгээд ээж нь Selena жоохон байхад л ингээд жүжиг мужигтэй бэлдээдэлтэй. Тэгээд тэр үедээ бэлтгэл интерлөгөө Selena Gomez-ыг авч очдог байсан юм байна лээ. Тэгээд тэрийг ингээ Selena ингээ хараад айгуу тийм жүжиглэх дуртай болж гисэн гэж аахгүй. Бүр жоохон байхаас л ингээл жүжиглэмээр санагдаад ээжигээ дуурайж муурайгаад л те. Тийм амар интерест үзүүлсэн юм байна лээ. Тийм учраас ээж нь за ойр хавьд те Selena audition хийж болохоор ямар шохон хүүхэд жүжигчнэрт зориулсан тиймэрхүү пробод байна энэ төр гэл реклам ч юм уу те ийм шоу ч юм уу кино ч юм уу тийм юмны одоо audition-ыг айгүйх хайж явдаг байсан юм байна лээ. Тэгээд нэрээ Selena Gomez-ийн тийм жоохон үеийнх нь бичлэгүүд байдаг шүү дээ. Та нар бас үзчихсэн нөө ингээл бүр жоохон байгаа байхгүй. Бараг л 3 4 настай ч юм уу те. Тийм байж ижил ингээл нэг дөөрөх гал нэг ээж мэжэгээ дөөрөх гал ч юм уу нэг тийм уц мцнаар ингээл жүжиглж үзүүлж байгаа юм. Жоохон хөвгт мөртлөө ингээл жүжиглж үзүүлээд л та ингээл байж мэж байгаа нэг тиймэрхүү home video-нууд байдаг интернет дээр. За тэгээд тэднээс харахад бол угаасаа Selena Gomez бүр жоохон бахасаа ингээд жүжиглэх авьяастай байсан харагдаж байгаа юм аа. За тэгсэн чинь 2001 онд яг Далласт байдаг нэг production байдаг юм байна л да. Тэр нь болохоор юу гэж бодож байна? Barney and Friends. Би өөртөө тэрийг мэдээгүй байсан манайхаа. Barney and Friends-ыг би production нь яг Los Angeles-т based юм байх гэж байгаа байхгүй. Los Angeles-аас ингээд үйл ажиллагаагаа явуулдаг, production дээр хийдэг, зураг авалтаа хийдэг тийм одоо шоу юм байх гэсэн чинь үгүй юм байна лээ. Dallas-т based байсан юм байна лээ. За тэгээд Barney and Friends гэд одоо энэхүү хүүхдэд зориулсан хөтөлбөр байгаа. Тэгээ хүүхдэд зориулсан одоо нэг жоохон хүүхэлтэй ч юм уу тийм шоу байгаа. За тэгээ Barney and Friends ч юу яадаг юм бэ л да бараг л нэг 2 жил болоод хүүхдүүдээ хүүхэд жүжигчтэй сольдог юм байна. Ингээд каста дахиж шинчилдэг. Яагаад вэ гэхээр энэ чинь жоохон хүүхдүүдэд зориулсан учраас тэ ингээд хүүхд жүжигчтэй байгаа учраас нөгөө хүүхдүүд нь нэг 2 жилийн дараа гэхэд тэдний нүдэнд бол харахад бол тэ том болчихж байгаа байхгүй юу? Нэг 13 болоо эхэлчингөт за одоо манай одоо шоунд байж болохгүй. Бид нэр одоо дахиад нэг жоохон хүүхдүүд 10 настай хүүхдүүдийг авах хэрэгтэй гээд 2 жил болгоо ингээд шинжилдэг юм байна лээ. За тэгээ 2001 онд яг энэхүү Barney and Friends гэдэг шоуны яг тэр үеийнх нь audition нь зарлагдсан юм байна лээ. Жоохон хүүхдүүдийг ингэж дахиж хайж байна гэд. За тэгээд Selena Gomez-ийн ээж нь тэрийг сонсчоод Selena Gomez-ыг auditionд оруулах гад аваачсан юм байна лээ. Тэгээ айгүй сонирхолтой нэг хэд шүү дээ. 2001 оны 7 сарын 22-ны өдөр буюу Selena Gomez-ийн 9 насны төрсөн өдрөөр нь манайхаа. Окей, 9 насны төрсөн өдрөөр нь ингээд Selena Gomez-ыг аваачаад auditionд оруулсан байгаа байхгүй юу. За тэгээд тэр үед нь нийтдээ бүр 1400 хүүхэд шалгаруултанд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээ бүр ингээд chaotic байсан гэсэн бүр хөл толгойн олдохгүй те баахан хүүхдүүд л ста божигнаад лээж автагаа ирсэн те тэгэл баахан шалгаруулалт авж байгаа нөгөө нэг хүмүүс нь тэнд зогсоодолтой ста хөл толгойн олдохгүй өдөржингөө юм басан гэж аахгүй ус ойлгомжтой те. За тэгээ 1400 хүүхдүүдийг ингэж шалгаад тэгээд 7хон хүүхдийг л сонгож авах байсан юм байна лээ. Манайхад 7хон л position байсан. За тэгээд тэр үед яг тэр audition-ийнхаа үеэр Selena Gomez хинтээ танилцсан гэж Demi Lovato бас л яг Selena-тай чацуудад нэм жоохон охин байсан. Бас л ээж аавтайгаа оччихсан ингээд шалгаруулалт өгөхөө зогсож исэн юм байна лээ. За тэгээд энэ хоёр шалгаруулалтын өдөр audition-ы үеэр айгүй амар дотн болсон гэж байгаа байхгүй айгүй тийм кликээс айгүй хурдан ингээд найзууд болчихсон. За тэгээд тэр шалгаруулалтынхаа өдрийг өнгөрөөгөөд гэрчлэгөө очоод нэлийн хэдэн хонсны дараагаар утсан дуурайд ингээд Selena Gomez тэр 7 хүүхдүүдийн нэгээр нь сонгогдлоо гэдэг тийм гоё ньюсийг авсан юм байна лээ. За тэгээд Selena яг дараа жил нь буюу 2001 онд ингээд шалгаруултанд орж байгаа шүү дээ. Тэгээд Selena Gomez-ийн одоо тоглох ёстой байсан тэрхүү сизон нь болохоор дараа жил нь одоо production эхлэх ёстой байсан. 2002 оноос эхлүүлээд Selena Gomez-ийг 10 настай байхдаа гэсэн үг 10 наснаас эхлүүлээд ингээд Barney and Friends гэдэг энэхүү том одоо franchise хөтөлбөрт жүжигчнэр Gianna гэдэг охины дүрээр орсон байгаа юм аа. За тэгээ Selena Gomez 2002 оноос ахуулаад 2004 оны хүртэл одоо ингээ 2 жилийн хугацаанд season 7 болон season 8 дээр Barney and Friends жүжиглсэн юм байна лээ. Тэгээ Selena бол угаасаа яг acting industry-нд орж ирж байгаа анхных нь гараа байгаа тийм болохоор ингээд Barney and Friends-ийн тухай айгүй тийм сайнаар ярьдгийн
бэнлээ дандаа ингээл тэ би ингээ Barney and Friends-аас айгүй юмыг сурч авсан. Би ингээ яг тухайн үед жоохон бахтай 10 настай байхдаа бол тэ өөрөө яг жоохон бахаасаа ахуулаад ингээ жүжиглэх хүсэл зоригтой одоо ирмэлзэлтэй байсан ч гэсэндээ угаасаа хүүхд учраас юу ч мэддэггүй байсан тэ. Тэгээ би ингээ яг камерны өмнө гараад яг тэр production одоо тэ зураг авалтын талбай дээр очиод camera right гэж одоо юу ядгийг мэддэг болсон тэ. Одоо blocking гэж юу ядгийг мэддэг болсон ч гэдэг юм уу тэ. Яг тийм одоо жүжиглэлтийн тайзны тийм одоо хиллүүдийг ашиглаж байгаа байхгүй. Тийм юмдаг одоо би юу яадаг вэ гэдгийг 10 настай байхдаа тэ Barney and Friends-аас сурч авсан. Тэгээд би айгүй тэр Barney and Friends дэсэн үе мөч маань бол миний хувьд айгүй гоё үе мөч тийм учраас би ингээд айгүй их юмнуудыг сурж авсан. Ингээд айгүй их тэгж магтаж ярьдаг. Гэхдээ Selena Gomez яг энэ үеэр жоохон өөрт нь айгүй амар юм болж исэн юм байна лээ. За юу вэ гэхээр штэ тэ энийг болохоор Barney and Friends-ийн writer, зохиолч, найруулагч байсан Fred Holmes гэдэг хүн бүр 2023 онд ярьсан байгаа байхгүй ярьж ингэж ил болгосон. Юу вэ гэхээр өштэй те Selena яг тэр үеэр Barney and Friends дэх үеэр нь stalker эрэгтэй нас бийн төрчихсэн эрэгтэй тийм stalker фэнтэй болсон гэсэн. Тэгээс бодоод үзтээ та нар Selena Gomez 10-11 настай тийм жоохон охин байсан те. Тэгж яагаад бүр тийм амар эвгүй stalker тийм эрэгтэй хүн Selena Gomez-ийн фэн гээд ингээд Selena руу амар фэн мэйл бичдэг байсан гинэ. Ингээ захаа явуулдаг. Тэгээ одоо тэр үед ч юм бол тэ ингээл имэйл явуулна ч гэдэг юм уу тэ ингээл компьютероор имэйл явуулна DM бичин мессеж чинь зэрэгсэн байхгүй шүү дээ. Тэгээд дандаа захаа явуулдаг гэсэн гэж аахгүй шуудан. Тэгээд тэр нь бүр айгүй захаануудад байсан гинэ. Бүр тийм inappropriate буюу ёс зүйгүй тэ нас бийн төрсэн эрэгтэй хүн жоохон охинд хилж болохооргүй тийм юмнуудыг биччихсэн гэсэн. Тэгснээр сүулдэ бүр ингээд threatening болж эхэлсэн гэж аахгүй би бараг чамаа тэгин шүү ингийн шүү ч гэдэм үү тэ. Тэгж амар сүрдүүлсэн маягтай айгүй амар болж эхэлсэн гэсэн. Тэгээ бүр сүулдэ тэр нэг Barney and Friends-ийн production хүмүүс нь зохион байгуулж байгаа одоо хийж байгаа хүмүүс нь бүр сүулдэ айгаад Selena-д бүр ингээд санаа зовоод цагдаа нарыг ингэж оролцуулахаас өөр аргагүй байсан гэсэн цагдаа нарыг ингэж удаад Selena яг тэр зургийн талбай дээр зураг авж байгаа үе болгонд дандаа цагдаа нар ингээд яг тэрхүү production-ын студийн гадаа ингээд бараг л манаач хийгээд ингээд зогсож байдаг ингээд 2-3 цагдаа нар байждаг гэсэн гэнэ. Тэгээд нөгөө амар галзуу stalker хүн чинь хүрээд ирэхийг мэдгүй шүү дээ. Хурж ирээд яг энэ Selena Gomez яг энэ үеэр одоо студид бичлэг хийж байгаа байх гэдэг ингээд хүлээгээ зогсож байл айгу амар те. Тийм учраас ингээд одоо сэрэмжлэх үүднээс тэгээд цагдаа нарыг ингэж оролцуулж исэн гэдгийг хэлсэн. Тэгээд ер нь бол тэр үед нь бол айгу амар үе байсан. Тэгээд бид нар бол Selena-д айгу санаа зовж исэн гэж ярьж исэн. Тэгэхээр бас тэ хэдийгээр Barney and Friends өөрийнх нь хувьд бол айгүй тийм сайхан зүйл байсан ч гэлээ бас ингээд жоохон тийм хард бараан зүйлийг дагуулж исэн байгаа байхгүй юу. Нэрээ тэгээд Demi Lovato ч гэсэндээ яг нөгөө тэр 7 жүжигчдийнх нь нэг нь болж сонгогдсон байгаа. Тэгээд энэ хоёр ч бүр ингээд жоохноосоо тэ ингээд Barney and Friends байх үеэсээ хамтдаа жүжиглээд ингээд дотн найзууд болсон байгаа юм аа. За тэгээд 2004 онд Barney and Friends-ийн яг тэр сүүлийн season 8 дээр нь жүжиглчихэд тэгээд дахиад ингээ 2 жил болсны дараагаар шинэ cast авдаг гэдгсэн шүү дээ тий. Ягаад гэвэл Selena ч одоо ингээ 13 нас хүрэх гэж байгаа болохоор тий эдгэрийн хувьд бол байж болохгүй зүйл. Тийм учраас ингээ шинэ cast хүүхдүүдийг авсан. Тэгэхээр ингээ Selena болон Demi ингээд гаргачихж байгаа гэсэн үг байхгүй Barney and Friends-ээс ингээд халчж байгаа гэсэн үг юм. За тэгээд Selena Gomez өөр ямар шоу одоо жүжигэндтэй ингээд одоо шоу энэ төр тоглож болох вэ гэж бас audition интервьюдыг хайгаал явьжсэн байна лээ. Тэгээд бас яг Barney and Friends байх үедээ ганцхан энэ Barney and Friends жүжиглэх үү штэ. Бас нэг өөр нэг жижигэн шоунуудад тийм guest star энэ төр хийжсэн юм лээ. Нэг хальт ордог дөрүүд идэг штэ тий. Тийм одоо зүйлүүдийг бол хийжсэн юм байна лээ. За тэгээд 2 жилийн дараагаар буюу 2006 онд Disney-гийн бас нэг айгүй алдартай одоо хөтөлбөр байдаг те шоу байдаг хүүхдэд зориулсан тэр нь болохоор The Sweet Life of Zack and Cody гэдэг хоёр нэг эрэгтэй хүүхдүүдийн амьдралыг нь харуулдаг те хотелд амьдардаг эрэгтэй хүүхдүүдийн амьдралыг харуулдаг. Тэрэн дээр Selena Gomez guest star хийсэн байгаа. За тэгээд тэр тухайн ингээл Selena ярьдаг штэ энэ тухайгаа аюух ярьдаг. Zack нь илүү Cody байсан баха ямар ч өөрийнх нь анхны үнсэлт байсан гэж ярьдаг. Яг тэр ягаад гэвэл яг тэр шоун дээрээ тэр хоёр дүр нь ингэж үнсэлцэх хэвээр дэр байсан. За тэгээд их угаасаа хүүхдийн шоу юм чинь ингээл make out хийгээл тэ French kiss энэ хийгээд авахгүй л та тэ зөвхөн ингээл уруул дээр үнсэж байгаа. Тэгээ анхныхаа үнсэлт нь бол ингээд би санахгүй наа Zack нь өлөө Cody нь өлөө тэ энэ хоёрын айл нэг нь л байсан юм. За тэгээд 2007 онд Disney-гийн Hannah Montana
Тэ одоо хин Miley Cyrus-ын гол дүрэнд тоглодог шоу байгаа. Тэ Hannah Montana дээр recurring role болж орж исэн байна лээ. Тэр нь болохоор recurring гэдэг чинь бол ингээ хаяа дахин гарч ирдэг нэг дүрүүд байдаг шүү дээ. Яг бүр ингээл дандаа байдаг дүр бол биш дээ. Дандаа байдаг гол дүр ч юм уу. Тийм бол биш гэхдээ хаяа бар нэг 2 3 ангида нэг орж ирдэг ч юм уу. Нэг тийм recurring role дүрт тоглож исэн байна лээ. Тэр дүрийн нэр нь болохоор Michaela гэдэг pop star тийм pop дуучны охины дүр байсан байна лээ. Hey, what's up? It's Hannah Montana. What would you like to give? I'd like to give you singing lessons. Just heard your new single. Ouch. Хөөе манайхан та нар мэдэх үү? Ус болгон адилхан амттай байдаггүй. Энийг бол хүмүүс гадуур айгүй их ярьдаг. Савтай хийчихсэн ус болгон цэвэр ус болгон тийм адилхан амттай байгаад байдаггүй, өөр амттай байдаг. За тэгээ би өнөөдөр та бүхэндээ Монголоос худалдаж авах боломжтой энгийн биш бүр маш гоё амттай эрдэс усыг танилцуулах гэж байна. За ямар ус вэ гэхээр манай Монголын байглаасаа ховор эрдэстэй анхны ус болох Pearl on the Tag хэмээх юм ус байгаа. Тэгээ хамгийн гоё зүйл нь юу гэж манайхаа энэхүү ус нь дэлхийн эрдэс усны амталгааны тэмцээнээс бүр мөнгөн медалийг хүртсэн ийм агуу ус байгаа. Тэгээ бүр энэ тэмцээнд нь Европын нөгөө нэг шилдэг тансаг зэрэглэлийн 65 усны брэндүүд оролцсон байгаа байхгүй юу. За Америкт амьдарч байгаа хүмүүс бол сайн мэдэх байх Америкчүүдийн өдөр тутамдаа хэрэглэж заншсан хэрэглэх дуртай San Pellegrino болон Aqua Panna гэдэг тэрхүү уснуудтай адилхан эрдэстэй юм байна лээ. Ус бол чандман эрдэнэ гэдэг хүнд юу л хэрэгтэй ус хэрэгтэй байдаг. Ус ууж иж ирүүл сайхан байдаг шүү дээ. Тэгэхээр уух усан дээр хүртэл анхаарад хамгийн сайн чанартай гэсэн уснуудыг нь ууж занших хэрэгтэй. Тэгжиж бид нэр чинь өөрсдийнхөө биеийнхаа эрүүл мэндийг сайн хайрлаж байгаагийн илэрл болж байгаа юм. Байгалийн бүтээлийг байгалаар нь савлаад Vitafit компани та нартаа хүргэж байна. Pearl on the Tag. За тэгэд ингээд ер нь Disney-гийн иймэрхүү шоунуудад баг зэрэг ингээл ганц хоёр туслах дүрмүр ингээл хийгээд яваад байгаа шүү дээ. Тэгээд бас яг тэр үеэрээ өөр Disney-гийн ямар шоухан одоо юу байна, дүрмрүүд байна. Тэрэнд нь ингээд audition өгөөл явж исэн байна лээ. За тэгсэн чинь Wizards of Waverly Place гэдэг шив шинээр гарах гэж байгаа юм Disney-гийн шоуны audition зарлагдсан юм байна лээ. За тэгээд тэрэнд Selena Gomez audition хийсэн гол дүрд нь бол Alex Russo гэдэг охины дүрд шалгаруултанд орсон байгаа. За тэгээд яг тэр дүрийг авч чадсан байгаа. За тэгээд энэ Wizards of Waverly Place гэдэг энэхүү шоу нь бол яг Selena-гийн хувьд яг breakthrough байсан гэсэн үг. Бүр яг ингээд яг тэр нэг гол Hollywood industry, яг тэр гол acting industry-нд орж ирж байгаа. Тэгээд яг тэр ингээд бүр пүс тас хийсэнтэй яг тэр breakthrough нь болж чадсан байна лээ. Barney and Friends болохоор ингээд acting industry-нд өөрөг нь хөлөг нь алхуулж байгаа нэг алхам, ихний алхам байсан бол Wizards of Waverly Place бол яг өөрийнхөө нэрийг таниулж чадах тийм breakthrough нь бол байж чадсан юм байна лээ. За тэгээ Wizards of Waverly Place-ийг үзэж өссөн хүмүүс бас хүүхдүүд бас зөндөө байгаа хэ. Ялангуяа миний үеийн хүүхдүүд бол айгүй үзэж өссөн байх гэж бодож байна. Ичшидийн Wizards гэдэг чинь одоо ил бишидтэй энэ гэсэн үг шүү дээ. Harry Potter. Тэгээ Harry Potter ил бишидтэй. Тийм Wizards нууд амьдралыг харуулдаг шүү дээ. Тэгээд Alex Russo гэдэг чинь бас тийм ил бишидтэй охин байдаг. Тэгээ гол дүр нь байгаа. За тэгээд Selena Gomez яг энэ шоуныхаа үеэр болохоор юугаар айгүйх тэгж praise хийлгэж магтуулдаг байсан бэ гэхээр comedic timing тэгэл тийм амар sarcastic байдал гэж байгаа байхгүй юу. Comedic timing гэдэг чинь бол иймэрхүү инээдми хошин кино мино ч юм уу эсвэл иймэрхүү stand up comedy энтер амар чухал байдаг одоо тийм talent гэсэн үг. Авьяас чадвар гэсэн үг, skill. Тэ юу вэ гэхээр одоо ингээл инээдтэй юм ярьж штэ. Одоо чинь өнгоо ярьжлаа гэж бодъё те. Тэгээ тэрийгэ хизээ яг тэр punch line-ыг хэлэх үү гэдэг чинь бас те яг одоо хэдэн секундын дараа нэг өгүүлбэр хэлчих тэрийгэ хэлэх үү гэдэг нь айгүй чухал байдаг. Та нар бас миний юу ярьж байгааг ойлгож байгаа бах те. Тэгэхгүйгээр ингээд нэг өнгоо ярьжсэн punch line айгүй тийм буруу үед нь хэлчихээр яг хүмүүс дээр land хийдэггүй те. Тэр өнгоо нь яг хүмүүст хүрдэггүй. Тэгээд нэг инээдтэй биш үүдэг. Яг хизээ яг гол мөчийг нь олж тэрийг хэлэх вэ гэдэг нь бол маш чухал. Тэр нь тэгжиж ингээ хүмүүст айгүй хүрдэг. Тэгээ тэр нь тийм болохоор одоо иймэрхүү ялангуяа амар comedy кинонд тоглодог comedian actors байдаг. Тэгээ эсвэл stand up comedy хийдэг. Одоо манай UB comedy ч юм уу тэгээ comedy club энэ гэх тийм одоо stand up comedy хийдэг хүмүүсийн гол тэр одоо байх ёстой чадвар нь болохоор comedic timing буюу хизээ яг тэр инээдтэй зүйлээ ингээ хүмүүст хүргэх вэ гэдэг нь айгүй чухал байдаг. Тэгээ Selena Gomez яг энэхүү шоунд тоглож байхдаа айгүйх магтуулдаг байсан зүйл нь яг тэр юм байна лээ. Comedic timing. Айгүй тийм зэвүүн гол үед нь одоо мөрнүүдээ хэлж чаддаг. Тэгжиж ингэж хүмүүст яг нэг ленд хийдэг байсан юм байна лээ. За түүнээс гадна айгүй тийм sarcastic байдал. Sarcastic гэдэг чинь нэг жоохон
Ингэсод юу юм бэ? Би монголоор sarcastic гэдэг үгийг бол оршиж чаддаггүй маа. Яг монголоор яг тэрийг sarcastic одоо юу юм бэ? Ёчтой ч гэх юм уу? Maybe that's it. Яг тийм гэж бодчихлоо. За sarcastic гэдэг одоо монголоор ёжтой, ёжилсан л гэсэн үг юм байна. Окей. Тэгээ ер нь тийм ёжтой, мочтой юм жоохон sarcastic sassy байгаа байдал нь хүмүүст айгу хүрж исэн байна лээ. За тэгээ Wizards of Waverly Place ч юм болохоор угаасаа Disney Studio дээр явагдаж байгаа. Тэгээ Disney ч юм болохоор Los Angeles байдаг учраас тэгээд яг энэ шоуны гол дүрийг нь авчиж байгаа учраас тэгээд Selena Gomez ээжтэйгээ Texas-аас California буюу Los Angeles руу ингээд тэр чихтэй нүүсэн юм байна лээ. За тэгээд яг энэ хүү шоу нь бол үнэхээр амар тийм амжилттай шоу болж чадсан. Disney зөндөө олон шоу дээр шүү дээ. Зарим нь бол ингээд үнэхээр амар амжилттай болдог. Зарим нь бол ингээд их амжилттай болохгүй тэгээд нэг дуусчдаг шүү дээ. Жил болоочгүй байхад ингээд дуусчихдаг. За тэгээд Hannah Montana ч юм уу High School Musical. За тэгээд одоо энэ хүү Wizards of Waverly Place энэ гэлтэй эдгээр чинь болохоор айгүй тийм амжилттай болсон шоунууд айгүй олон жил ингэж үргэлж байсан. За тэгээд энэ дүрээсээ болоод Selena Gomez Teen Idol гэдэг статусыг авсан юм байна лээ. Яг Disney-гийн Teen Idol буюу өсвөр насны шүтэн гэдэг тийм тодтолцоог хүртэж байсан юм байна лээ. Түүнээс гадна яг тэр үедээ 10 хамгийн их цалинтай одоо телевизийн star гэдэг тийм татгалыг авсан байна лээ. Зөндөө олон одоо ийм хүүхэд жүжигчид байдаг шүү дээ. Child star-ууд байдаг. Ганцхан Disney гэдэг ахгүй Nickelodeon бас ингээд өрсөлддөг production байгаа тийм. Тэндээс ч юм болохоор зөндөө олон бас л iconic хүмүүс төрсэн байгаа. Одоо чинь гэх юм бол Ariana Grande ч юм уу тийм. За тэгээд энэ олон хүмүүсийг ингээд нийлүүлээд ингээд child star-нуудаас хамгийн их цалинтай 10 жүжигчдийн нэг нь болж бас team title-ыг авч ирсэн байна лээ. За тэгээ Wizards of Waverly Place зөндөө олон seasonтэй байсан шүү дээ. Тэд нарт ингээд жүжиглээд явхаас гадна түүнийхээ хажуугаар бас өөр зүйлүүдэд ингээд кинонд ч юм уу тэ жүжиглээд явж байгаа. За тэрний нэг нь болохоор 2008 онд хийгдсэн Another Cinderella Story гэдэг ийм кинонд гол дүрд нь бас тоглосон байгаа. Cinderella-гийн дүрд гэсэн үг. Би энэ кинонд амар дуртай манай би өстө үхэж үздэг байсан. Би ер нь ингээд бодоодсэн чинь ер нь би Cinderella-гийн кинонуудад аягүй дуртай юм байна лээ. Cinderella-гаар хийгдсэн кинонууд гэсэн үг. Тэгээ зөндөө олон байдаг шүү дээ. Одоо энэ байна. Another Cinderella Story гэх бас нэг өөр байдаг юм а би тэрийг яг одоо санахгүй байна. Түүнээс гадна сүүлийн үед гарсан гэдэг юм 2022 онд гарлаа. Одоо 2021 онд ч гарлаа. Amazon Prime дээр гарсан Camila Cabello-гийн гол дүрд нь тоглосон бас нэг Cinderella-гийн кино байдаг те. Тэрэнд ч гэсэндээ дуртай. Би ер нь ингээ Cinderella-гийн кинонуудад аягүй дуртай юм лээ. Гэтэ хамгийн сонин юу гэж би ерөөсөө яг нэг classic яг дээр үеийн Disney-гийн original яг тэр animated Cinderella шүү дээ. Тэрэнд бол би нэг дуртай биш. Амар тийм дурлаж үздэг байгаагүй жоохон бахта. Тэгсэн мөртлөө энэ Cinderella-гаар хийгдсэн яг тэр real life тиймэрхүү кинонуудад нь айгүй дуртай. Нөгөө кинон гэрээсэн би санчлаа манайха. Нөгөө нэг Cinderella-гийн кинон гэх юм бол Hilary Duff-ийн гол дүрд нь тоглосон бас нэг Cinderella-гийн кино байдаг шүү дээ. Тэрэнд би бас амар дуртай байсан. За ямар ч Another Cinderella Story гэдэг энэ хүү 2008 онд хийгдсэн кинонд яг гол дүрд нь тоглосон байгаа. За тэгээд энэс нэг дуу гардаг шүү дээ. You're the new classic. You're the new PYT гэлтэй тэр өстө амар гоё дэдэг гэсэн би тэрийг ингээл өстө амар чихвчээ хичээл саадаг байхгүй. Одоо тэр үед чи MP3 энтер гэж яддаг байсан шүү дээ миний үед. MP3 дээр тэр дуугаа ингэж чихвчээ хийчгээл цуслан лугаа явдаг байсан 100 цуслан лугаа ингээл явж байхдаа автосан дотор те it's a new PYT гэл өөрийг амар мэдрэл явдаг байсан. Нэрээ би саяхан яг энэ Selena Gomez-ийн нүүр сарныхын тухай бичлэг хийхэд би нэг комментиг олж харсан аахгүй. Би юу гэж хэлсэн бэ гэхээр би ингээд жоохон бахта Selena Gomez-ыг үздэг бахта ямар бүргэд царайтай юм бэ гэж боддог байсан. Би тэр бодлоо санаад байгаамаа хэлсэн чинь нэг хүн айгуу тийм тэнэг комент үлдээсэн байлээ. Юу гэнвэ тэр бодлоо жоохон бахта боддог байсан, бодлоо сандаг байсан ч гэх шиг хаа гэ бараг л намайг тэр бодлоо санахгүй гэж боддог юм байшин. Та өөрөө те ингэж жоохоныхоо юмыг сандаггүй байж болноо. Тийм жоохон байж болно те. School та те тэр жоохон байхаа үедээ иймэрхүү MTV ч юм уу, Disney ч юм уу, Nickelodeon ч юм уу те иймэрхүү culture юмнуудыг үзэж өсөөгүй байж болно. Тэглээгээд бусад хүмүүстэй би тэгээгүй гэсэн үг биш. Би бас ингээд тэ жоохныхоо үе мууийнхаа имийг сандгийн надтай хүмүүс бас санал нийлэх байх. Тэ жоохныхоо боддог байсан юм хүмүүс сандаг хүмүүс бол зөндөө байгаа байх. Тэгэхээр don't be so dumb гэж тэр хүнд хэлээ. Anyway, so
За ямар ч энэ киног үзсэн хүмүүс бол мэдж байгаа ах ингээд энэ чинь зөвхөн ингээд кино гэхээсээ илүү бас ингээд мюзикл юм шигтэй ингээд айгүй их тийм бүжигэлдэг, айгүй их амар тэгж дуулж муулдаг хэсгүүдтэй те. Тэгээ Selena Gomez чинь одоо яг кинон дээрээ дуулдаг, бас бүжигэлдэг. Тэгээ би яг тэр үед нь бас ингээд харж байгаа те тэр киногоо үздэг багтаа. Oh my god ямар гоё бүжиглэн гэж боддог ус. Яг бол яг тэр нэг хэсэг байдаг шүү дээ те. Энэ хоёр гол дүрийнх нь одоо Selena Gomez болон нөгөө нэг гол дүрийнхэн залуу хоёр ингээл тайзан дээр гараал ингээл бүжиглэл дуулж малаа л те. Өндөг харагддаг гэсэн. Wow. Oh my god гэмээр харагддаг байсан. You're the new BYT. За тэгээд энэ дүрээрээ Selena Gomez Young Artist Award гэдэг ийм шагналыг хүртсэн юм байлаа. Тэр нь болохоор залуу шинэ уран бүтээлч гэдэг те ийм award-ыг хүртсэн юм байна лээ. За тэгээд энэ кинонд зориулаад Selena 3 дуу гаргасан байгаа. За тэр нь болохоор Tell Me Something I Don't Know. Everybody tells me that it's so hard to make it. It's so hard to break it. Энэ дуу бол бас тухайн үед маш алдартай болж исэн, хит болж исэн дуу. За түүнээс гадна New Classic гэдэг миний түрүүний дуулсан те. You're the new classic гэд тэр дуу байна. Энийг болохоор нөгөө нэг залуутайгаа хамтарч дуулсан байгаа. За түүнээс гадна Bang a Drum гэд ийм 3 дууг энэ кинонд зориулж гаргасан юм байна лээ. Одоо энэ киноны саундтрак нь гэсэн үг те. It's like a wonder race I'm winning. I'm all dizzy when you hear. За тэгээд Tell Me Something I Don't Know гэдэг тэр дуу нь болохоор үнэхээр хит болж чадсан учраас Selena Gomez-ийн хувьд болохоор анхных нь Billboard Hot 100 гэдэг чартанд бичигдэж чадсан. Тэр жагсаалтанд нь орж чадсан тийм дуунд болж одоо түүхэнд бичигдэж үлдсэн гэсэн үг. Selena Gomez-ийн өөрийнх нь түүхэнд нь бичигдэж үлдсэн гэсэн үг. За тэгээд бас 2008 онд тэгэхээр одоо Selena чинь 16 настай байгаа гэсэн үг шүү дээ, тийм. 16 настай байхдаа өөрийнхөө production company-г нээжсэн юм лээ, одоо ингэж байгуулж исэн гэсэн үг. Бас айгүй мундаг байгаа зү дээ. Тэр нь болохоор July Moon Production гэдэг ийм production company-г байгуулсан юм лээ. Тэгээ миний бодлоор бол July Moon гэхээр яагаад вэ гэхээр өөрөө 7 сар төрсөн учраас тийм нэр өгсөн байх гэж би бодоод байгаа. За тэгээд энэ production компаниараа байгуулж чаад ингээд зөндөө олон 2-3 киног ингэж бүтээх гээд одоо ярилцаж байсан юм байна лээ. Бодож исэн гэсэн үг. Гэхдээ зарим нь бол ингээд яг тухайн үед болоогүй юм лээ. Нэг кинон гэх юм бол 13 Reasons Why гэд ном байдаг. Тэр номон дээр ингэж одоо сэтгүүлсэн тэр кино номных нь adaptation буюу team киног хийх гээд одоо ярилцж исэн байна лээ. Гэхдээ тэр нь бол ингээд яг тухайн үед бол бүтээгүй. Гэхдээ манайхаа энэхүү киногоо яг энэ 13 Reasons Why гэдэг одоо энэхүү project-ийг дараагаар нь нэлээд олон жилийн дараагаар 2000 хэд он юм бэ? 15 6 юм уу? Би одоо хэлнэ заяа. Тэр оны үеэр бас ингээд яг хийж чадсан байгаа. Гэхдээ энэ нь болохоор кинон биш. Яг ингээ ганц ангитай кино байгаагүй цуврал болж гарсан. Тэгээ би энийг бол 13 Reasons Why гэдэг энэхүү цувралыг бол эхний цувралыг нь бол үдчихсэн сизнийг нь. Тэгээ би ерөөс Selena Gomez-ийг бүтээсэн. Тэгээ Selena Gomez-ийн executive producer-аар нь ажилласан кино гэж бол ерөөсөө цуврал гэж ерөөсөө мэдж байгаагүй. Тэгээ бас одоо л мэдж авч байгаа байхгүй. Тэгээ тэр бол айгүй бас айгүй өрөвдөлтөй цувралтай та нар үзчихсэн бол өөрийнхөө амийг хорлоод нас орчихсан охин яг яагаад амиа хорлох болсон бэ гэдгийг одоо ингэж ярддаг. Тэгээ тэр чинь нэг 13 Reasons Why гэж аахгүй те. Яагаад гэдэг 13 одоо шалтгаан гэдэг те. Тийм одоо цуврал байгаа. What are you going to do about that? За тэгээд 2009 онд Selena Demi Lovato-тай хамтраад ингээ гол дүрсэнд тоглоод Princess Protection Program гэдэг тэр кинонд тоглосон байгаа. Бас айгүй гоё кино байдаг гэсэнтэй. Энэ хоёр яг ингээ хоёр гол дүрсэнд тоглолцсон. Demi Lovato болохоор нэг тийм princess те. Тэгээд Selena Gomez болохоор одоо энэ princess-ийнх нь одоо амьдар төр хугацаагаар амьдарч ирэх гэж байгаа нэг тийм энгийн айлын энгийн охины дүрт тоглодог. Бас үнэхэр гоё classic кинонуудын нэг ээ. Once upon a time, there were two very different girls. A princess from a small kingdom and a girl from a small town. За тэгээд 2009 онд яг энэхүү өөрийнхөө тоглож байгаа те Wizards of Waverly Place гэх тэр шоундаа зориулаад Magic гэдэг дуу гаргасан байгаа. За тэгээд энэ дууг бол бас мэдгүй хүн гэж бол тун цөөхөн байх гэж бодож гин. Magic, you know. Da 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 da. Da da da. Ямар гоё дэгсэн те. Oh, it's magic. Magic гэдэг дууга бас гаргасан байгаа. Яг энэхүү одоо кино цувралтай зориулаад
Угаасаа тэгээ ойлгомжтой бас эль бишэд мэдгэж байгаа юм чи magic гэдэг яг зохицолтолгоотой байгаа. За тэгээд 2011 онд манайхаа oh my god миний бол айгүй хайртай киноны нэг заяа Monte Carlo гэдэг тийм romantic comedy кинонд тоглосон байгаа. Тэгээ би энэ киног бол амар дурлаж үздэг байсан. Тэгээ энэ кино ч Selena Gomez гадна Leighton Meester гэдэг айгүй гоё жүжигчин байдаг тийм. Leighton Meester тоглосон, түүнээс гадна Katie Cassidy тоглосон. За тэгээд энэ кинонд ягаад би тухайн үед айгүй дуртай байсан бэ гэхээр тухайн үед угаасаа би ойлгомжтой жоохон байсан тийм. Гэхдээ ягаад амар дурлаж үздэг байсан бэ гэхээр Selena Gomez хоёр өөр хүний дүр тоглож байгаа учраас тэр үед би oh my god гэж бодож үздэг байсан хгүй юу. Тим юм бараг анхуудаа гарч байгаа юм шиг. Гэтэ яг анхуудаа гарч байгаа бол биш л те. Parent Trap гэдэг Lindsay Lohan-ы тоглосон бас киночнд яг тийм байдаг шүү дээ. Хоёр ихрийн дүрс тоглодог. Тэгсэн мөртлөө хоёулангийнхэн дүр Lindsay Lohan тоглосон те. Тэгээ би тим юмнуудад айгу тийм дуртай байдаг байсан хгүй. Ингээд яаж нэг хүн хоёр өөр дүр тоглож чаддаг байна гэж боддог байсан. Тийм учраас айгу дуртай байдаг байсан. Тэгээ Monte Carlo ч Selena Gomez яг нэг энгийн айлын охины дүрднийг тоглож байгаа. Тэгээ найзуудтайгаа ингээд Европоор аялж маялаад те. Нөгөөх нь болохоор Cordelia ч нэг тийм зүүн дүр амар баян те. Айгу амар баян охины дүрд тоглолдог. Тэгэл айгу амар муухай ааштай хүмүүстэй ингээл хотелын хүмүүстэй дорчбол хүмүүстэй амар муухай харилцдаг. Чимоо гэл те. Айгу муухай ярьдаг нэг тийм Франц socialite тийм баян охины дүрд тоглолдог. Тэгээ тэр надад айгу гоё санагддаг юм. Хоёр өөр эсрэг дүрүүдийн ингээд дүр тоглож байгаа болохоор It's me, Cordelia. Mother's forcing me to go to some charity thing. You look just like her. Тэгээ эн чинь юу шүү дээ манайха Monte Carlo гэдэг энэхүү кино гараад яг энэхүү киноны премьер дээр нь нээлтэн дээр нь улаан явсан ясл дээр нэг алдарт нэг бичлэг байдаг та. Hailey Bieber автагаа оччихсан, Stephen Baldwinтэй оччихсан ингээд бас Justin Bieber байжсан дээ яг тэр тухайн үед нь. Тэгээ нэг тийм бичлэг байдаг да. Та нар санаж байгаа бол санахгүй байгаа бол энд оруулаад тахъя. Тэгэд тэр болохоор ягаа Стивен ингээл хэлдэг штэ ярьслага өгөөлөө бид хоёр бол тэ яагаад энд ирсэн бэ гэхээр Selena Gomez-ийг дэмжихэд support хийхэд ирсэн байгаа. Тэгээ Selena Gomez бол ингээл амар мундаг гал амар Steven амар ингээл магтаалдаг штэ she's so beautiful she's so that гал ингээл амар ингээл магтаад явчихдаг. Тэгэнгүүт яг тэр үед нь Hailey болохоор нилээ ингээд жоохон uncomfortable байгаа юм шиг харагддаг. Хүмүүс бол тэгэж интернет дээр хардаг, ярьдаг те. Харалдаа ингээд Hailey аав нь ингээд Selena магтаад унсан чи айгүй uncomfortable гэж зогсож моксоод ингээл хүмүүс айгүйх тэгж ярьдаг. Тэгээ яг тэр алдартай клип ч нь болохоор яг энэ киноны одоо премьернээс нь гарсан клип юм аа. За тэгээд 2012 онд Wizards of Waverly Place гэдэг яг тэрхүү шоу ингээд таагдсан байгаа. Ингээд дууссан гэсэн үг. Бас нэлээд олон сизон явсны дараагаар ингэж дуусж байгаа. За түүний дараагаар одоо ч Selena Gomez ч бас нас бинд хүрж байгаа шүү дээ. Тийм учраас өөрийнхөө одоо хүсчихсэн нь болохоор одоо энэ teen idol тэгээ одоо өсвөр насны шүтэн. За эсвэл ингээд жоохон хүүхдүүдийн одоо шүтэн ч гэдэг юм уу те. Тийм байр сууринаасаа өөрчлөгдөөд арай жоохон те change хийгээд өөрчлөлт хийгээд том хүн болёо. Like adult entertainer болёо гэж бодож исэн үе нэг аахгүй юу. Тэгээ угаасаа 19 нас хүрчихсэн байна. Нас бинд хүрчихсэн байна. Тэгээд яг тиймэрхүү арай жоохон тийм more mature role гэж ярьдаг те. Айгуу тийм арай жоохон mature тийм нас бинд хүрсэн хүний те ингээд том болсон хүмүүсийн үзхийг хүсэж байгаа нэг тиймэрхүү кино project-ууд нь тоглохыг ингээд хүсэж байгаа. Тэгэхгүй бол ингээд дандаа л Disney-гийн star байгаад ингэж бас болохгүй шүү дээ. Тэгээд Disney-гийн яг гол audience нь болохоор жоохон хүүхдүүд байгаа. Тэгэл дандаа жоохон хүүхдүүдийн одоо ингэж те шүтэн байна гэж бол бас байна гэхээр ерөөсөө өсөж дэвчихгүй л яана гэсэн үг аахгүй те. Тэгээ өөрийнх нь нас нь яваад хахад ингээл дандаа жоохон хүүхдүүдийн шүтэн байгаад байна гэхээр ингээд айгуу тийм өсөж дэвчихгүй байгаа юм шиг байгаа учраас арай жоохон тийм mature role-нуудыг одоо хүсэж эхэлсэн байна лээ. За тэгээ тэрний нэг тод example нь болохоор шүү дээ. Spring Breakers гэдэг кино байсан. Манайха 2012 онд хийгдсэн кино байгаа. Oh my god. Энэ кино бол ингээд хүмүүсийг шокруулсан. Яагаад вэ гэхээр энэ кинонд зөвхөн Selena Gomez-ээс гадна Vanessa Hudgens гэдэг бас нэгэн Disney-гийн star, the child star байсан ийм охин бас тоглосон байгаа. Тэгээд энэ Spring Breakers-ыг үзсэн хүмүүс бол мэдчихэж байгаа. Энэ бол ингээд угаасаа rated R
буюу одоо кино болгон чинь рейтингтэй байдаг шүү дээ. PG-13 ч гэдэг юм уу те 13-аас дээш насны хүмүүс үзэх ёстой ч гэдэг юм уу те эсвэл жоохон хүүхдүүдийг үзэх зориултаа гээл эсвэл mature audiences гээл нас биенд хүрсэн хүмүүс энэ төр гээл те rated R гэхэр бүр ингээд яг 18-аас дээш насны хүмүүс үзэх ёстой гэсэн тиймэрхүү рейтингүүдтэй байдаг. Тэгээ энэ кино ч угаасаа rated R кино байсан. Тэгээд Disney-гийн хүүхдүүдээ ингэж хайрлж хүндэлж явдаг байсан те teen idol-ууд, child star-нууд гих үнтхэн ийм амар ус масны хувцастай тэгээ дандаа бикини хувцастай тэгэл хүмүүстэй ингээл шоудаж моодж байгаа, ууж мууж байгаа, мансуурлах байц хэрглэж байгаа тэгэл өстэй амар ингээл бэлгийн харилцаанд орж байгаа юм те нэг тийм crazy байгаа тийм дүрд тоглонгууд хүмүүс шокнд орж байгаа юм чинь. Ялангуяа Vanessa Hudgens, Selena Gomez хоёрын хувьд. Тэгээд яг тухайн үедээ айгүй их тэгэж backlash авч ирсэн юм лээ. Disney-гээс backlash ирж исэн, Disney-гийн хувьд ч гэсэн таалагдахгүй байхгүй өөрсдийнх нь одоо star байсан, Disney star байсан хүмүүс ингээд шал өөр ийм амар юм хийгээ явж хахлаар ингээд Disney-гийнхан ууралж исэн түнээс гадна Disney-гийн фэнүүд нь Disney-гээс ингэж эхэлж хайрлж хүндэлж явдаг байсан тий одоо audience нь буюу тэр жоохон хүүхдүүд нь арай жоохон нэг өсвөр насны болоод ч юм аа тэдгээр фэнүүдийнх нь ээж аауд нь ч юм уу тий бүр ингээд ууралж исэн байхгүй энэ одоо Disney star-ууд яхахлаар ингээд шалтлаад ундаг юм ингээд бөө юм болж исэн юм байна лээ. Гэхдээ энэ кинонол одоо critics-с буюу кино movie critics-тэй одоо кино шүүмжлэгчдээс болохоор маш их тийм өндөр одоо рейтинг авч исэн, үнэлгээ авч исэн, айгүй сайн кино болсон гэж одоо ингэж магтуулж исэн. Тийм кино болж чадсан юм байна лээ. За тэгээд та нар тэр киног үзэх юм бол үзчихсэн бол мэдэж байгаа бах те. Ийм дөрвөн найзууд те эмэгтэй одоо охтууд Spring Breaker буюу одоо хаврынхаа амралтаараа те ингээд явж шоудж байгаа нэг тийм л утгатай кино байгаа байхгүй. Тэгээд угаасаа Spring Break хаврын амралт гэдэг чинь ялангуяа коллежийн охтуудын хувьд одоо их сургууль сурж байгаа тий коллежийн оюутнуудын хувьд бол ингээд айгүй том одоо амралт нь байдаг. Тэгээд угаасаа Америкийн хувьд болохоор бүр амар тийм бүр culture-нд нь орчихсон гэсэн үг. Яг коллежийн оюутнууд хаврын амралт болонгууд л галзуурдаг. Тэгээд бүр ингээд яг ихэнхдээ нэг халуун хэсгүүд рүү очдаг. Яг ялангуяа Майами ч юм уу те Майами дээр очиж бүр ингээд солиортлоо шоуддаг. Хэдний өдрийн туршид өстө бүр те хөл толгойн олдохгүй болтлоо шоуддаг. Тэр нь болохоор бүр ингээд culture болчихсон. За тэгээд угаасаа Spring Breakers гэдэг юм жаа хаврын амралтаараа ингээд аялж байгаа ингээд суугаалж байгаа дөрвөн галзуу охины л одоо тэрхүү аяллахын тухай харуулж байгаа байхгүй. Тэгээд энэ кинонд чинь бараг л энэ дөрөв чинь бараг киноныхоо туршидтэй нэг цаг 30 минутын туршид ингээд бикинитэй байдаг. Ийм те бикини топ бикини бottom өмсөл ингээл нэг шалтан л байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яж байгаад энд чинь бас нөх хин тоглосон James Franco тоглосон. James Franco ч бас ер нь жоохон тиймэрхүү асуудалтай controversial жүжигчин шүү дээ. Тэ ер нь айгүй амар галзуу дөрүүдэ тоглолт түүнээс гадна өөрөө жүжигчнийхээ хувьд ч гэсэндээ жоохон тийм ирээ цэргүү айгүй амар ингээл юм хүмд орооцолдоод явж идэг тийм жүжигчин учраас энэ James Franco энтертэй хамтдаа ингэж ийм кино тоглосон учраас ингээд айгүй backlash авч исэн юм байна лээ. My name's Aileen. Why are you here? I saw y'all in there. They like nice people. Come on, y'all. Why acting suspicious? За түүнээс гадна 2012 онд Selena Gomez алдарт нөгөө нэг Hotel Transylvania гэдэг хүүхэлдэйн кино байдаг те. Тэр хүүхэлдэйн киноны Mavis Dracula гэдэг нөгөө Dracula-гийнх нь охин байдаг те. Тэр одоо дүрд voice хийсэн байгаа. Одоо voice actor хийсэн гэсэн үг. За тэгээд яг нөгөө гол дүрд нь болохоор Adam Sandler дуу оруулдаг шүү дээ. За тэгээд энэ Hotel Transylvania бол угаасаа маш алдартай кино болж чадсан байгаа. За тэгээд 2014 онд Selena Gomez Teen Choice Awards-аас шагнал хүртсэн байгаа. Тэр нь болохоор The Ultimate Choice Award гэдэг ийм том шагналыг хүртэж авсан юм бэ нэлээ. За тэгээд 2014 оны 4 сард болохоор өөрийнх нь карьерийн хувьд болохоор айгүй том өөрчлөлт гарсан. Тэр нь бол юу вэ гэхээр өөрийнхөө ээж болон хойд аавыгаа халсан байгаа. Өөр ээж нь болон хойд аав нь ингээд өөрийнх нь менежер хийдэг байсан байхгүй юу? Өөрийнх нь одоо карьерийнх нь менежер хийдэг байсан. За тэгээд яг 2014 онд ингэж ээж болон хойд аавыгаа хаалсан юм байна лээ. За тэгээд өөр одоо менежерүүдтэй болсон WMA гэд ийм компанитай гэрээ хийсэн. Түүнээс гадна Brillstein гэ бас нэг өөр менежмент компани байдаг юм байна лээ. Бас тэр компанитай ингэж гэрээ хийгээд шинэ менежерүүдтэй болсон гэсэн үг. Би тэгээд ер нь бол энийг бол I don't know зөвл байсан байх гэж бодож байна. Би ерөөс ингэж бодоод байхгүй. Ер нь ингээд ээж чинь ч вэ, аав чинь ч вэ, эгч чинь ч вэ, ах чинь ч вэ тэ хэдийгээр ингээд дотнож байлаа гэсэн ер нь ингээд гэр бүлийг бол нэг тэгж
өөрийнхөө карьер болон тэг бизнестэйгээ нэх оролцуулаад байх хэрэггүй гэж боддог байхгүй юу? Гэр бүл гэдэг юм тустай байх хэрэгтэй. Бизнес, карьер гэдэг зүйлүүд тустай байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр одоо энийг бол миний хувьд бол зөв шийдвэр байсан гэж бодож байна. За 2015 онд Hotel Transylvania 2 тэгээ 2 дугаар ангид нь бас Mavis-ийн дунд нь хоолоо оруулаад тэгээд үүнээсээ болоод шагнал хүртэж исэн байна лээ. Тэр нь болохоор People's Choice Awards-аас Favorite Animated Movie Voice гэдэг те хүмүүсийн хайртай дуртай одоо ийм хүүхэлдэйн киноны дуу оруулалт гэсэн ийм шагналыг хүртэж авч исэн байна лээ. За тэгээд 2018 онд бас Hotel Transylvania 3 дээр бас дуу оруулсан байгаа. Тэгээд энэ угаасаа те энэ хүүхэлдэйн гэж бүр айгүй амар алдартай шүү дээ. Амар хүмүүс үздэг. Тэгээд нийтдээ баг 3-4 гарлуудаа тий. Айгүй олон ангитай. За тэгээд 2019 онд Selena Gomez, Woody Allen Woody Allen заяа. Та нар бол мэдэх бах тий. Woody Allen гэдэг бас айгүй тийм донтой гаж донтой эвгүй найруулагч, кино бүтээгч Холливуудын хүн байгаа. Тэгээ айгүй infamous болчихсон. Тэгээ одоо бүр ингээд дири миритэй адилхан гэж хүмүүс бол ярьдаг. Айгүйх асуудалд орж исэн хүн байгаа шүү дээ. Ингээд айгүйх ингээд хүмүүсийг эмэгтэй хүмүүсийг жүжигчдийг бэлгийн дарамтанд оруулж исэн энэ гэдэг янз бүрийн юм болоод хэрэгт орж исэн тэр найруулагч байгаа. За тэгээд Woody Allen найруулагчийн хийсэн A Rainy Day in New York гэдэг кинонд тоглосон байгаа. Тэрэнд болохоор бас Timothy Chalamet тоглож исэн, мөн Elle Fanning тоглож исэн. Тэгээд ингээд энэ үед чинь нөгөө нэг Timothy Chalamet-тэй айгу дотн болоод найзууд те айгу дотн найзууд болоод киноны интер дээр хамтарч ажиллаж байгаа болохоор найзууд ахгүй юу. Тийм учраас манайхаа нэг саяхан болсон шүү дээ. Нэг 2 жилийн өмнө болсон Golden Globe дээр байлаа. Ямар ч нэг award show дээр манайхаа. Окей, би яг аль award show гэдгийг санахгүй байна. Энд оруулчихаа заяа. Яга Timothy Chalamet, Kylie Jennerтэй ингээ хамт яг тэр award show дээр очиод ширэн дээр сууж исэн чинь тэгээд Selena Gomez очиод хинтээ Timothy Chalamet-ийн юм яриад зураг авах гэсэн чинь ингээд Kylie үгүй гэд Timothy Chalamet Selena-тай ингээд зураг авахуулаагүй гэд. Уул нь бол Selena Timothy Chalamet хоёр чинь би нэг айгүй удаан хугацаанд мэднэ айгүй дотн найзууд түүнээс гадна ингээд хамт кино минод гол дүрүүдэд тоглож ирсэндээ айгүй тийм дотн хүмүүсээ тэлтэй Kylie Jenner ингээд найцтай те үгүй ахуулахгүй гэдэг ингээд ингэсэн гэд тийм юм яриа байсан те яг тухайн үед. Тэгээд тийм болоод хүмүүс ингээд урдлаж цахгүй тухайн үед Kylie Jenner л амар дайрчсэн шүү дээ. Найцтай нь ингээд юу авахгүй зураг мураг ахуулахгүй гэд. Яг л угаасаа they go back way back гэдэг шиг те бүр ингээд нилэн дээр үес бибинэ мэддэг байсан байгаа байхгүй юу. За тэгээд энэ кино тогсны дараагаар манайхаа одоо удалгүй хэдэн жилийн дараагаар те юу гарч ирсэн шүү дээ. Нөгөө нэг бахан Me Too movement гарч ирээд тэрнээс болоод Woody Allen-ийн эсрэг айгүй их тиймэрхүү комплейнууд гараад ингээд эмэгтэй хүмүүс гарч ирээд намайг ингэдэг байсан тэгдэг байсан гэдэг тийм юмуд гарч ирээд Woody Allen cancel-агдаад бөө юм болсон учраас ингээд хүмүүс айгүй их ингэж хүмүүсийг үзий ядчихсан. Woody Allen-тай хамт ажиллаж байсан хүмүүсийг айгүй үзий ядаж эхэлчихсэн үе байгаа. За тэгээд энэ үеэр Selena Gomez одоо Woody Allen-ийн эсрэг гарч ирж байгаа юм allegation-уудыг харсны дараагаар юу яасан бэ нэлээ? Мөнгө хандуулсан юм байна лээ. Time's Up Initiative гэдэг одоо тийм байгууллагадаг орлогын бас байгууллага тийм. Тэр байгууллага нь болохоор одоо яг ингээд бэлгийн дарамтанд орж исэн, бэлгийн хүчирхийлэл хүчинд автчихсан эмэгтэйчүүдэд ингээд тусалдаг хохирогч нар зөвхөн эмэгтэйчүүд гэхгүй тийм хохирогч нар тусалдаг тийм одоо сайн дурын байгууллага байгаа. Тэгээ тэр байгууллагт Selena Gomez $1 сая хандуулсан юм байна лээ. Тэгээд хамгийн гол нь гэх юм бол өөрийнх нь яг тэр кинонд тоглосон A Rainy Day in New York гэдэг тэр киноос авсан цалин нь $1 сая ч хүрэхгүй байсан юм байна лээ. Тэгж яхад өөрийнхөө авсан цалинаас илүү бүр давуулаад ингээд $1 сая хүмүүст хандуулсан юм байна лээ. Одоо энэ байгууллагад яагаад гэх юм бол тийм хүний кинонд ингээд тоглосондоо ингээд юу юм бэ жоохон санаан зовоод ч гэх юм уу те. Тэгээд хандуулж исэн юм байна лээ. За тэгээд түүнээс гадна Selena Gomez Netflix дээр хийгдчихсэн гарч ирсэн нэг docu series байдаг. Тэр нь болохоор Living Undocumented гэдэг. Тэр нь болохоор нэг Америкт хууль бусаар орж ирээд хууль бусаар ингээ ямар ч тийм бичүүгээр амтгүйгээр амьдарч байгаа тийм immigrant хүмүүсийн illegal immigrant хүмүүсийн амьдралыг нь харуулдаг. Ер нь ийм хүмүүс одоо Америкт амьдрахад ямар хэцүү байдаг вэ энэ гэдэг ч юм уу те. Тэр хүмүүсийн харуулсан тийм баримтат цуврал байдаг юм байна лээ. Тэр цуврал киног Selena санаачилж хийжсэн юм байна лээ. Тэгээд executive produce хийсэн гэсэн одоо продюсерлж гаргасан гэсэн. Тэгээд энүүгээр бас ингээд хүмүүсээс айгүйх одоо
хүндлэлийг хүлээж авдаг юм байна лээ. Энийг нь хүмүүс агай их ярьдаг юм байна лээ. За тэгээд 2020 онд Selena Gomez HBO-с гаргасан Selena Plus Chef гэдэг тэр одоо reality show гэх юм уу те за cooking show л гэж заа. Cooking show-г одоо ингэж хийж эхэлсэн байгаа. За тэгээд 2020 онд гэж та нар бодлоо. 2020 онд юу боллоо манайхаа? Pandemic те quarantine болоод хүмүүс гэр орноосоо гарч чадхааргүй болсон. Тэгээд тэрэнд зориулаад энийг хийсэн байгаа байхгүй те. Selena Gomez чинь гэртээ яг ингээд хоол хийдэг. Өдөр болгон өөр хоол хийдэг. Гэхдээ өөрийнхөө хүслээр ингээд хоол хийж байгаа биш. Яг Zoom-ээр ингээ онлайнаар том хамгийн алдартай гэсэн шефүүдтэй ахлах тоогч нартай ингээ холбогдоод FaceTime хийж агаад тэр ахлах тоогч нар нь Selena Gomez ямар хоол хийхийг ингээ одоо зааж өгдөг гэсэн. Одоо манай Монгол дээр гардаг нөгөө нэг шоу гэдэг чинь ахлах тоогчийн заавраад гэдэг ер нь тийм гэсэн үг. They look terrible. So this was a fail. За тэгээ энэ хүү cooking show нь болохоор нийтдээ 4 улирал явагдсан юм байна лээ. 4 season хийгээд 2022 онд дууссан. За тэгээд энэ cooking show-гаараа Selena бас Critics' Choice Award-ыг хүртсэн юм ийм шагналыг хүртсэн. За тэгээд үүний дараагаар 2023 онд spin-off show гарсан байгаа. Инээсээ ингэж сэдвүүлэгдсэн бас нэг өөр show гарсан байгаа. Тэр нь болохоор Selena Plus Chef Home for the Holidays гэдэг одоо яг шинэ жилийн үеэр яг holidays-ийн үеэр ингэж хийсэн юм 4 парттай 4 ангитай нэг юм хурал бас хийгдсэн байна лээ. Түүнээс гадна бас 2024 онд цацагдсан Selena Plus Restaurant гэдэг бас тийм spin-off show хийгдсэн байна лээ. Тэр нь болохоор Selena яг ресторанд очиод ингээд хоол хийдэг. Тийм бас cooking show ингэж гарсан юм байна лээ. За тэгээ Selena Gomez ингээ өөр кинонд тоглоод, цувралд тоглоод явхаасаа гадна айгүй их кинонуудыг executive produce хийдэг юм байна лээ. Ингэж продюсерлж гаргадаг. Одоо жишээ гэх юм бол 2020 онд хийсэн 2 кино байгаа. Тэр нь болохоор The Broken Hearts Gallery гэдэг нэртэй кино байсан. Түүнээс гадна This is the Year гэх бас нэг ийм кино байсан юм байна лээ. За 2020 онд Selena Gomez Time-аас гаргасан одоо жагсаалтаар 100 Most Influential People in the World гэдэг одоо тэр жагсаалтын нэгэнд нь орсон юм байна лээ. Тэр нь болохоор дэлхийд дээрх хамгийн нөлөө бүхий 100 эрхэм гэдэг тэдний нэгэнд нь орсон гэсэн үг. За тэгээ 2021 онд Selena Hulu-гээс гаргаж байгаа Hulu original болох Only Murders in the Building гэдэг тийм mystery comedy team show байдаг тэ цуврал. Тэр цувралд гол дүрд нь тоглож одоо Mabel гэдэг дүрд тоглож ирсэн байгаа. За тэгээд энэ нь болохоор угаасаа би энэ тухай бас аягүй зөндөө олоод ярьж байгаа те нэг Steve Martin болон Martin Short хоёртой ингэж хамт тоглолдог. Энэ гуравч яг ингээд гол дүрийнх нь 3 байгаа. Энэ цувралд тоглож ирсэн. Тэгэд энэ эхнийх нь цуврал нь гэхэд л эхнийхэн season гэхэд л бол маш амжилттай болсон. Тэгэд Hulu-гийн түүхэнд дээ штэ тий. Эхнийх нь анги нь хамгийн их үзэгчийг татаж чадсан, үзэлтийг авсан тийм одоо цуврал болж чадсан юм байна лээ. За тэгээд энүүгээрээ энэ хүү цуврал нь ганцхан сизны дараа гэхэд л тэ зөндөө олон тиймэрхүү awardууд дээр nominate хийгдсэн байгаа. Тэгээд Selena ч гэсэндээ өөрийнхөө дүрээрээ бас ч гэсэндээ nominate хийгдсэн байгаа. За тэгээд энэ цуврал нь үнэхээр амжилттай болж чадсан учраас нийтдээ ингээд 5 season гарсан байгаа. Тэгээд одоо 6 дахь season нь бас гарна гэдэг нь одоо ингэж батлагдсан confirm хийгдсэн байгаа. This doesn't make sense. Where do we start? At the very beginning. За тэгээд 2022 онд Selena нөгөө нэг Hotel Transylvania гэдэг хүүхэлдэйн киноныхаа хамгийн сүүлийн ангид нь бас одоо voice хийсэн юм байна лээ манайхан. Тэр нь болохоор Hotel Transylvania Transformania гэдэг нэртэй team одоо анги нь байсан юм байна лээ. Тэгээд 2022 оны 5 сард Selena Saturday Night Live гэдэг айгу алдартай нөгөө нэг sketch comedy team show байдаг тийм. Тэр шоуг host хийсэн юм байна лээ. Тэгээд ер нь SNL-ыг манайхан host хийнэ гэдэг чинь бол маш одоо нэр төрийн хэрэг байдаг. Тэгээд тэрийгээрээ хүмүүс аягүй их ингэж бахарж ярьдаг байхгүй. Тэгээд Kim Kardashian ч гэсэндээ Saturday Night Live-ийг host хийжсэндээ тэрийгээ бас аягүй амар ингэж сүртэй өөртөөхөө нэг шоунда The Kardashians шоунд ингэж оруулдаг байгаа. За тэгээд Selena 2022 оны 11 сард өөрийнхөө яг нэг mental health-ныхаа тухай ингэж гаргадаг documentary болох My Mind and Me гэдэг тэрхүү одоо баримтат киногоо цацсан байгаа. За тэгээд энэхүү баримтат кинонд бол бас ингээд кино шүүмж хүмүүсээс маш их одоо praise магтаалыг авч чадсан. Яагаад вэ гэхлээр mental health transparency-г харуулж чадсан байна ингээд. Яг нөө сэтгэл зүйн асуудалтай сэтгцийн өвчнөөхөө талаар ингээд хүмүүст
awareness болгож хүргээд тэгээ илэн далангүй яриад тэгээ бусдад ингэж тус хүргэж байгаа гэдэг утгаараа ингэж хүмүүсээс агиух ингэж магтаалыг авсан юм байна лээ. Selena Gomez was diagnosed with lupus, depression, and anxiety. She had a mental break. Тэгээ энэхүү баримтат киногоороо Selena чинь өөрийнхөө bipolar disorderтэй болсон энэ төргээл тэр мэрийг ярьдаг тэгэл өстөө айгу би бол ингээд яг бүтнээр нь бол ингээд санахгүй байна. Гэхдээ яг нэг хэсгийг санаад авахгүй тэр нь ингээл Selena Gomez чинь ингээл яриалаа би өстөө ингээл уйлж мулаад л те. Юу гэлээ тэр нь одоо амар тийм viral болоо явуулсан шүү дээ. Яг нэг хэсгэндээ ингээл өөрийгөө бүр ингээд дандаа beat up хийдэг. Өөрийнхөө сэтгэл зүгээрээ ингээд дандаа beat up хийдэг. Тэр нь болохоор ингээл би өстөө ингээл нэг дуу хийнгүүтэл доторх тэр хүнэнтэй чи ямар муу юм бэ? Яана чи өөрийгөө хараач тэр зургатаар гарч байгаа царайгаар аач амар аглаа харагдаж чи ингэж чи тэгж ингээл ингээ өөрийгөө ингээд амар beat up хийгээд байсан гэдгсэн. Тэгээ өөрөө бүр ингээ сүлдээ ойлгохгүй яг юу болоод байгаагаа ойлгохгүй дотор нь. Тэгээд яг хэдэн жилийн өмнө очиод эмчэд үзүүлсэн чинь bipolar disorder те гэж тийм хоёр туйлт эмгэгтэй болсон гэдгийг ингэж тийм диагноз хүлээж авсан гэд тэрийг ингэж илэн далангүй ярьдаг байгаа. Am I gonna just be good enough by myself? Like, what am I gonna be? За тэгээ 2024 онд Selena Gomez Emilia Perez гэдэг киноны туслах дуурайнд тоглосон байгаа. Энэ кино ч нөгөө нэг айгүй их бас асуудал тарсан кино шүү дээ те. Зөвхөн ганцхан Selena Gomez-с болоод биш. Ер нь нөгөө Emilia Perez-ийн дүрт гол дүрэн тоглодог нөгөө нэг actress биш те. Ингээд transgender actress тэр чинь бас ингээд бөө асуудал тариад те амар тийм racist энэ тэр юм биччихсэн tweet-нүүд нь олдоод тэр ч битгий хэлдэ Selena Gomez-ийг доромжилжсэн тийм tweet энтрүүд нь олдчихсэн шүү дээ те. Тэгээд нөгөө нэг Oscar дээр уул нэр дэвшчихсэн байсан чи хүмүүс наад хүнийхээ нэр дэвшилтийг нь булааш татаж авмаа гэж бөө юм яаж гэсэн. Тэгээд Selena Gomez-ийн тухай хэлчихсэн байсан tweet нь болохоор те бас нэлээ 2-3 жилийн өмнө те киногоо хийхээс 2-3 жилийн өмнө биччихсэн байсан tweet байсан. Энэ Selena Gomez болтой яста өөрийнхөө ex boyfriend-ийг хуучин найз залуу болон хуучин найз залуугийнхаа одоо шинэ найз охиныг бүр ингээд 50 байлахгүй байна. Энтэр гэдэг нэг айгуу тийм доромжилсан brat энтэр гэж хэлсэн байсан баха. Айгуу тийм spoiled brat тэ бүр ингээд эндөө эрх танх өсчихсэн муу brat энтэр гэсэн маягтаар тэгж биччихсэн байсан tweet энтэр олдчихсан. Түүнээс гадна Emilia Perez бас айгуу хүмүүсээс одоо hate-ийг авч ирсэн болохоор тэ үзэгчдээс яагаад ийм үзэн чи амар тийм cringe амар муу кино байсан тийм мөртлөө яагаад энэ кино ингээд амар их ингээд Oscar ч юм уу те янз бүрийн том Emmy энэ гэдэг ийм том awardнууд дээр ингээд шагналууд хүртээд байгаа юм би бүр үнэхээр гайхалтай энэ гэл хүмүүсээс айгүйх backlash-ыг авч ирсэн. Түүнээс гадна Selena Gomez-ийн энэ ч нөө Spanish speaking film буюу одоо испанаар ярьдаг Испани хэл дээрх кино. Тийм учраас Selena-гийн дүрэн ч гэсэндээ испанаар ярьж байгаа гэсэн. Тэгсэн чинь Selena-гийн испани хэл амар муу байна, амар аялагтай ярьж байна. Айгуу тийм үнэмшилгүй байна гэх хүмүүсээс бас нэлийн backlash авч ирсэн. Гэтэ ер нь Selena Gomez өөрөө ер нь айгуу энэ дээрээ transparent байдаг. Өөрийнх нь испани хэл нь бол айгуу муу гэд тэрийг айгуух ярьдаг. Жохон бахтаа бол ингээ айгуу сайн байдаг байсан. Бүр жохон бахтаа ээж мэжтэйгээ ингээл те автагаа байдаг бахтаа сайн байдаг байсан. Гэхдээ аав нь яваад өгсөн. Тэ Италиар одоо испанаар ярьдаг хүн нь яваад өгсөн. За тэгээд түүнээс гадна яг нөгөө нэг жохон бахасаа эхлүүлээд Barney and Friends гэдэг тэр хүүхдийн цуврал тоглоод эхэлсэн. Тэр нь дандаа англиар ярьж байгаа. Дандаа англиар ярьж байгаа зүйл байхад одоо тий ингээд нөгөө испани хэлээ ингээд сайн болгох ямар ч тийм боломжгүй байсан болохоор баг ингээд ашиглахаа болоод мартаад тэгээд ингээд ер нь испани хэл маань муу гэдгийг бол ингээд Selena илэн далангуу уул нь бол хэлдэг байгаа. За түүнээс гадна 2024 онд Selena өөрийнхөө урд нь тоглодог байсан нөгөө нэг Alex Russo-гийн дүрээ шүү дээ. Тэр дүрээрээ эргэн ирсэн байгаа. Яагаад вэ гэх юм бол нөгөө нэг Wizards of Waverly Place гэдэг тэрнийх нь одоо sequel болоо дараагийнх нь одоо цувралд болж шинэ цуврал эхэлсэн. Тэр нь болохоор Wizards Beyond Waverly Place гэдэг нэртэй ийм одоо spin-off нь эхэлсэн байгаа. За тэгээ тэрэндээ өөрийнхөө дүрээр ирсэн гэсэн үг. Alex Russo-гийнхэн дүрээр эргэн ирсэн байгаа. За Selena Gomez-ийн одоо жүжигчнийх нь карьерийн хувьд бол ийм байсан байна. Ийм одоо тий айгүйх олон кинонуудад цувралуудад баримтат кинонуудад тоглож исэн. Түүнээс гадна баримтат киног өөрөө хийчихж байсан байна. Executive producer хийгээд зөндөө олон кинонуудыг гаргачихж байсан байна. Reality show тоглож исэн байна гээл тий. Ер нь бол айгүйх тийм айгүйх зүйлүүдийг жохноосоо хийж чадсан байна. За одоо хэдүүлээ ингээд хөгжмийнх нь индастригийн тухай яриа, хөгжмийнх нь карьерийн тухай ярья. За Selena
бүр жоохон бахаас ахуулаад буюу одоо Disney байсан үеэсээ ахуулаад ингээд хөгжмийн индастринд орж ирэхийг хүсэж байгаагаа одоо хэлжсэн ингээд дуулахыг хүсэж байгаагаа. Гэхдээ зөвхөн ганц Selena гэд бэлтгүй та нар юу н анзаарч байгаа бол тэ Disney-гийн хүмүүс чинь яг Disney Star-уудаа тэ яг тэр жоохон child star-уудаа ганцхан ингээд жүжиглүүлээд явуулах биш. Заавалчгүй нэг тийм хажуугаар нь тэ ингээд нэг дуу мууны карьерийг нь эхлүүлж өгдөг бааш тэ бараг л бүх хүмүүс. Тэ одоо Miley Cyrus, Vanessa Hudgens, Ashley Tisdale, Zac Efron хинж байдгийн тэ бараг л бүх хүмүүс. За тэгээд тэрний нэг нь бол угаасаа Selena Gomez байсан. Тэгээд угаасаа өөрөө багаасаа дуулах хүсэлтэй байсан гэдэг жисэн. Өөрийнх нь одоо хамгийн том idol нь бол тэ өөрийнх нь айгүйх inspiration авдаг тийм хүн нь бол Britney Spears байсан. Тэгээ тэрийг бүр айгүйх ярьдаг. Бас нэгэн одоо нэг тийм жоохон байх үеийнх нь audition tape байдаг. Ингээд нэг зүйлд одоо prop хийж өгж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг prop-ыг нь авж байгаа хүмүүс асуугаад өө чи ингээд жүжиглэх дуртай юу, яах дуртай юу те, дуулах дуртай юу энэ гэж асуугаад чи ер нь том болоод юу болъё гэж хүсэж юм чи ингээд те асуугаа. Тэр үед бол Selena бүр жоохон байсан мөртлөө хэлж байгаа байхгүй. Би бол ингээд юу болохыг хүсэж байгаа, жүжигчин болохыг хүсэж байгаа. Тэгээ бас дуулахыг хүсэж байгаа, дуучин болохыг хүсэж байгаа. Би ингээд Britney-г айгүйх сонсдог, Britney Spears-ыг айгүйх ингэж дуурайхаа хүсдэг юмсдаг гэж айгүйх юм ярьж байсан. Гэхдээ Britney Spears шиг тийм амар мундаг дуулж одоо бүжиглэж чадахгүй. Гэхдээ би одоо дууны одоо тийм voice lesson-уудыг авч байгаа. Тэгээ дууны хичээлүүдийг хоолойны хичээлүүдийг авч байгаа. Тэгээд одоо удахгүй бүжгийн хичээл аавна гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол ингээд entertainer байхыг хүсэж байгаа. Том болохоор ингээд ярьжсэн тийм бичлэг нь бас байдаг. За тэгээд Selena түүнээс гадна яг хөгжмийн хувьд болохоор тэ дуу хөгжмийн хувьд болохоор өөрийнх нь хамгийн том одоо өөрт нь нөлөөлж одоо inspiration өгжсэн дууч хин байсан бэ гэхээр Bruno Mars гэсэн. Bruno Mars-ын хэрхэн одоо дуулж авах үедээ хэрхэн бие авч явдаг вэ гэдэг юм уу те, дуулж авах үедээ хэрхэн жүжиглдэг вэ гэдэг юм уу те, тэр бүх зүйл нь өөрт нь айгүй хөхтэй гэж нөлөө үзүүлж байсан, inspiration болж исэн гэсэн. Түүнээс гадна Britney Spears, угаасаа Britney Spears-ын бүр ингээд амар улаан ногоон фэн байсан юм шиг байлээ. Тэг угаасаа ярьжсэн шүү дээ Britney Spears бол өөрөөх нь хамгийн анх удаа жоохон байхдаа очиж үзчихсэн тоглолт нь байсан гэдгсэн. Хамгийн анхаа өөрөөх нь худалдаж авч исэн CD нь байсан гэдгсэн. Тэгээ ер нь бол Britney Spears айгүй хайртай гэдгээ дандаа ярьдаг байсан. Тэгэхээр Britney Spears гэсэн өөрөөх нь хувьд одоо inspiration болж гсэн гэсэн үг. Тэгээд Christina Aguilera бас inspiration болсон юм байна лээ. Beyoncé, түүнээс гадна Rihanna. За түүнээс гадна өөрөөх нь хамгийн сайн найз Taylor Swift ч гэсэн айгүй хөхтэй гэж хөгжмийнх нь хувьд inspiration болж өгдөг байсан гэдгийг ярьж исэн. За 16 настай байхдаа Selena Gomez одоо жүжиглээд явахаас гадна одоо дууны лейблтэй хөгжмийн одоо лейблтэй ингэж гэрээ хийсэн байгаа. Тэр нь болохоор Hollywood Records-тэй гэрээ хийсэн байна лээ. Тэгээд хамгийн гол нь гэх юм бол Hollywood Records чинь Disney-тэй холбоотой байхгүй юу? Disney-тэй ингэж хамтарч ажилладаг баг Disney-гийн team record label гэсэн үг. Тэгээд Hollywood Records-тэй ингэж гэрээ хийсэн байна лээ. За тэгээд энэ Hollywood Records чинь бас Miley Cyrus-ийн label гэсэн үг. Анх гарч иржсэн label нөө. За 16 настай байхдаа Selena Gomez 2009 онд Selena in the Scene гэдэг те тэрхүү одоо band хамтлагаа байгуулсан байгаа заяа. Тэгээ Selena in the Scene-ийг бол зөндөө хүмүүс мэдэх байх гэж бодож байна. За тэгээд Selena in the Scene чинь болохоор одоо юу юм бэ нэг тийм pop rock band заяа. Нэг тийм бас rock mock бас ингэдтэй. Тийм одоо emo enter ч юм уу те тиймэрхүү rock бас хамтлаг гэсэн үг. Тэгээ Selena болохоор гол дуучин байгаа. Тэгээд хамтлагийн бусад гишүүд нь болохоор ингээд дандаа залуучуудаас бүрсэн бөмбөрчин, гитарчин, метарчин гэдэг. Тэгээ угаасаа rock band-д ямар шуган хөгжмөд байдаг үлээ тийм одоо гишүүдтэй байсан. За тэгээд нэр нь болохоор Selena and the Scene гэж байгаа штэ тийм. Яагаад ийм нэрийг өгсөн бэ гэхээр штэ тийм манайхаа айгу учиртай юм байна лээ. Айгу сонирхолтой заяа. Scene гэдэг чинь тэгээ ийм үг ингэнэ яг тухайн үед яг одоо энэ 2008-9 оны үеэрх одоо Америкийн хүүхдүүдийн залуучуудын дунд байгаа нэг тийм subculture зүйл ингэнэ. Тэр нь юу вэ гэхээр нэг хүүхдүүд чинь нэг тийм янз бүрийн юу хийлч юм бэ одоо нэг тийм соёл байгаа гэдэг чинь emo соёл ч юм уу те одоо манай Монголд ч гэсэндээ хүмүүс emo хүүхдүүд гэж яадаг гэсэндээ ингээл яг жоохон багт ч ингээл амар ингээл нүд мүдэ ингээл айланаар амар бодож модсондээ ингээл хүсмэст нь ингээл нүүр мөрлөн ороолтой ингэж үсээ ингээл сексчж мэгсчэдэлтэй эмо хүүхдүүд гэл нэг амар тийм хармар хувцсан танк хувцсан дөмч хүмүүсээ явдаг байсан тийм. Ер нь тэднийг хэлээд авахгүй subculture гэдэг. Гэхдээ scene гэдэг одоо энэ хүү culture нь болохоор яг эмо гэж хэлж болохгүй заа. Ер нь гэтээ эморхоо ер нь та нар харах юм бол ер нь нэг тийм эморхоо харагдаж байгаа. Гэхдээ яг цэвэр эмо биш бас гараа жоохон нэг тийм өөр одоо тийм өнгө стайл юм байна л да. За тэгээд энэ нь болохоор яг эмо болон панк-ийг хослуулсан ийм одоо subculture ингэнэ. За энэ нь болохоор яг 2000 оны дундаас эхлүүлээд 2010 оны хүртэл ингэж хүүхдүүдийн залуучуудын ингэж сонирхдаг байсан нэг тийм subculture гинэ. За тэгсэн чинь манайхаа тухайн үед
Selena Gomez-ыг одоо ингээд өсвөр наснд ороод ирсэн байх үед нь хүмүүс ингэж одоо шүмжилдэг байсан гинээс шүмжлэгч гэдэг юм уу, хейт хийх ч гэх юм уу те одоо ингээд ёо Selena Gomez бүр ингээд scene болохгүй ядчих юм аа. Тэ scene гэдэг ийм subculture-ыг ингээд харуулах ядчих юм аа. Хизээч гэдэг Selena Gomez scene болж чадахгүй гэл. Ягаад юу гэх юм бол ингээд Selena Gomez одоо ингээд ёо жоохон тиймэрхүү маягаар хувцлах ч юм уу те эсвэл нэг тиймэрхүү хөгжим мужийг сонсож байгаа харуулах ч юм уу эсвэл үсмэсээ ингээд нэг энд чинь бас юу яадаг гинэ тэр нэг иймэрхүү scene хүүхдүүд чинь амар тийм хармаар хувц өмсдөг мөртлөө ингээд үсмэсээ ингээд сорлоод янз бүрийн ногоо өнгөөр будчих ч юм уу те тийм ийм одоо болгодгийн гинэ имиж нь тийм байдаг. Тэгээ Selena Gomez бас ингээд үсмэсээ ингээд ногоо одоо цэнхэр мэхэр ингээд бодчихдаг байсан. Тэнгүүл хүмүүс яана Selena Gomez одоо scene болохгүй ядчих чинь энэ гэл тэгж ярьдаг байсан гинэ. Тийм болохоор хүмүүс тэ Selena Gomez-ыг одоо wanna be scene гэж ярьдаг юм байсан юм л да. Scene болохыг хүсэх ядах гэсэн үг. Тийм болохоор Selena Gomez өөрийнхөө хамтлагийнхаа нэрийг Selena and the Scene гэдэг ийм нэрийг өгсөн юм байна. Окей. За тэгээд энэ хүү хамтлаг нь 2009 оны 9 сард анхныхаа дебют альбомыг цомгоо гаргасан. Тэр нь болохоор Kiss and Tell гэдэг ийм нэртэй альбом байсан. За тэгээд энэ нь болохоор альбом нь дебют хийхдээ Billboard 200 гэх тэрхүү чартанд номер 9-т жагсаж ингэж дебютгоо хийсэн байлаа. Тэгэхээр бас нилээн тэ мундаг гэсэн үг. За тэгээд энэ альбомнаас нь гарсан айгүй алдартай болж чадсан, хит болж чадсан дуу нь юу вэ гэх юм бол Naturally гэдэг дуунаага. Тэр дуу нь бол нилээн хит болж исэн байгаа. За 2010 онд энэ хүү хамтлагийн Selena-гийн одоо 2 дахь альбом нь гарсан байгаа. Тэр нь болохоор A Year Without Rain гэдэг тэрхүү альбом гарч ирсэн. За тэгээд энэ альбом нь болохоор Billboard 200-ийн 4-т жагсан байна лээ. Тэгэхээр өмнөхөөсөө ч сайн гэсэн үг. Тэгээ бас нэлээд мундаг одоо альбом болж исэн. За тэгээд энэ альбомнаас нь төрж гарч исэн айгуу тийм алдартай дуунууд гэдэг юм бол A Year Without Rain гэдэг яг тэр альбомтой адилхан нэртэй тэрхүү дуун байгаа. За тэгээд Round and Round гэдэг тэрхүү бас дуун байгаа. За тэгээд энэ үеэр энэ хүү хамтлаг нь People's Choice Awards-аас Favorite Breakout Artist гэдэг энэ хүү шагналыг хүртчихсэн байлээ. Тэр нь болохоор хүмүүсийн хайртай, дуртай, шинээр төрж гарч ирж байгаа уран бүтээлчд гэсэнтэй энэ хүү шагналыг хүртэж байсан юм байна. За түүнээс гадна 2011 онд энэ хүү хамтлаг нь хамгийн сүүлийнхаа болгоод одоо 3 дахь альбомаа гаргасан байгаа. Тэр нь болохоор When the Sun Goes Down гэдэг альбом байсан. За энэ альбом нь бас Billboard 200 чартны 4-т жагсан юм байна лээ. За тэгээд энэ альбомнаас төрж гарсан хамгийн том дуу гэдэг юм бол угаасаа бид бүгдийн сайн мэдэх Love You Like a Love Song байгаа манайхаа амар хит болж ирсэн дээ. Oh my god. Хаасаагүй байдаг гэсэн дээ. Энд нүгэр л тоглогддог байсан дуу. За тэгээд түүнээс гадна Who Says гэдэг тэрхүү дуунд бас маш амжилттай хит болж чадсан байгаа. За тэгээд Who Says нь болохоор манайхаа Selena Gomez-ийн хувьд болохоор одоо энэ хамтлагийн хувьд болохоор highest performing single нь болж чадсан юм байна. Бүр хамгийн их сонсолттой байсан, хамгийн их стримтэй байсан тэр тим дуу нь болж чадсан юм байна. Тэгэхээр энэ хүү хамтлагийн баг хамгийн амжилттай дуу гэх юм бол яг л Who Says юм байгаа. Тэгэд та нар боддоо Billboard Hot 100 гэд тэрхүүтэй шилдэг 100 дуу гэсэн тэрхүү чартанд бүхэл бүтэн 38 7 хоногийн турш ингээд байсан гэж одоо яг тэрхүү чартанд ерөөсө гарахгүй. Айгу мундаг бас 38 7 хоног одоо юу гэсэн үг вэ? За тэгээд 2012 онд Selena Gomez одоо хөгжмийн индустригээс завсарлага авах гэж байгаа гэдгээ зарласан байгаа. Гэхдээ яг энэ зарлах үедээ болохоор одоо хамтлагт харах гэж байгаа ч гэдэг юм уу тийм юмыг бол хэлээгүй зүгээр завсарлага авах гэж байгаа гэж хэлсэн. Үүний дараагаар бол энэ хамтлаг нь бол disband хийсэн байгаа, тарсан байгаа. Одоо дараад нь Selena буцаж нөө хөгжмийнхаа индустринд хурж ирэхдээ бол хамтлагтайгаа буцаж ирээгүй яг solo artist гэдгээрээ те гоцлол ганцаарчилсан уран бүтээлч гэдгээрээ буцаж ирсэн байгаа. За Selena-гийн solo career нь болохоор 2013 онд эхэлсэн байгаа. Өөрийнхөө шинээр гарах гэж байгаа, ганцаарчилж гарах гэж байгаа альбом бол Star Dance гэдэг альбомынхаа lead single-ыг нь эхнийхээ дууг цацсан. Тэр нь болохоор Come and Get It гэдэг дуу байсан. Энэ бол үнэхээр амжилттай дуу болж чадсан. Selena Gomez-ийн одоо карьерийн хувьд бол яг нэг дуучныхын карьерийн хувьд бол хамгийн амжилттай одоо рекордыг нэвдэж өгсөн байгаа. Яагаад вэ гэхээр анх удаага энэ дуугаараа Selena Gomez Billboard Hot 100 гэдэг тэр шилдэг 100 дуу гэсэн жагсаалтын топ 10-т нь жагсаж орсон байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр чартны номер 6-д нь жагсан юм байна лээ. Тэгэхээр яг нэг топ 10-д нь орчихсон гэсэн үг. За
Тэгээд Selena удалгүйгээр өөрийнхөө яг энэхүү альбомаа цацсан байгаа. Анхныхаа соло альбом. За тэр нь болохоор Star Dance гэдэг альбом байсан. За тэгээд энэ нь болохоор 2013 оны 7 сард цацагдсан юм байна лээ. Тэгээд юу гэж манайхаа энэхүү альбом нь бол үнэхээр том амжилт болж чадсан. Яагаад гэвэл Billboard 200 гэдэг нөгөө нэг том чартны чинь номер 1-т дебют хийсэн байгаа манайхаа. Номер 1-т шууд гарангуудаа л жагсан гэсэн үг. Тэр энэ бол бүр ингээд айгүй том амжилт байсан. Яагаад вэ гэхээр энэхүү одоо рекордыг Taylor Swift 2010 онд ингэж анх тогтоож исэн байна лээ. Taylor Swift-ийн альбом нэг 2010 онд the first ever solo artist to debut at number 1 гэж байгаа байхгүй. Хамгийн анх тэгээ энэхүү чартны номер 1-т дебют хийсэн хамгийн анхны одоо ганцаарчилсан соло артист. Тэгээ ийм Taylor Swift-ийн тогтоожсан байсан рекордыг Selena Gomez-ийн 3 жилийн дараагаар 2013 онд өөрийнхөө Star Dance гэдэг ганцаарчилсан альбомаараа эвдсэн юм байна лээ. За тэгээд энэ альбом нь ер нь ямар шохон жанрын альбом байсан бэ гэхээр нэг тийм EDM болон electro pop хоёрыг ингэж хослуулсан тиймэрхүү төрлийн жанрын альбом байсан гэсэн. За тэгээд энэ дуунаас нь одоо энэхүү альбомнаас нь бол бас зөндөө олон мундаг дуунууд гарсан байгаа, төрж гарсан байгаа. Түүний тод жишээ гэх юм бол те бас Slow Down гэдэг дуунуугаа бас нэлээд амжилттай болж чадсан. Тэгээд Come and Get It бол угаасаа бүр хаа сайгүй байсан шүү дээ. Тэгэл Selena Gomez-ийн Come and Get It гэдэг дуугаа бол хаа сайгүй амар том нөгөө нэг шагнал гардуулах хослууд дээр те awards-нууд дээр perform хийжсэн байгаа. Тэгэд энэхүү дууных нь клип нь манайхаа 2013 оны MTV VMA дээр шилдэг pop хөгжмийн клип, дууны клип гэдэг одоо энэхүү Best Pop Video гэдэг шагналыг хүртэж авч ирсэн юм байна лээ. Та нар Common Get-ийг санаж байгаа бол гол зүйл нь гэх юм бол айгүй тийм сонсох юм бол инэтгэг дууны тиймэрхүү inspiration-тэй цаана явж байгаа аялгам айгүй тийм инэтгэг. За тэгээ клипийг нь та нар санаж байгаа бол Selena яг инэтхгийн юм шиг те Bollywood-ийн юм шиг ингээл те ийм тухмхан дээр ингээл юм заасан наачсан те тэгэл инэтгэх хувцас өмс гэсэн ингэж бүжиглдэг те. Тэгээ хамгийн сонирхолтой гэх юм бол тухайн үедээ болохоор шүү дээ те 2013 онд бол нэг тийм сүртэй хүмүүс энэнийг яанаас та энтгчүүд уураад байна гэсэн юм ярьж байгаагүй. Тэгсэн мөртлөө одоо нэг сүүлийн 2-3 жилд хүмүүс энийг айгүйх ярьдаг болсон. Selena Gomez яг тэр клипнүүдийг нь харуулад л дээ. Selena Gomez ингээд cultural appropriation хийжсэн байна. Энтгэх хүн биш мөртлөө энтгэх хүнийг дуурайжсэн байна энэ төр гээл дээ. Баах юм одоо сүүлийн 2-3 жилд гарч ирсэн. Яг тэр үед дээ 2013 онд бол хүмүүс бол арайч тийм эмзэг байгаагүй, эмзэг дэлбэнүүд бол байгаагүй. Тийм болохоор тэр үед бол хүмүүс вау ямар гоё юм бэ гэж хүлээж авчихсан бол одоогоор бол ингээд жоохон шүмжлэгээд байдаг гэсэн үг. За 2013 оны 8 сараас эхлүүлээд Selena Gomez өөрийнхөө хамгийн анхныхаа World Tour дэлхийг туурсан аялын тоглолт болох Star Dance Tour-ыг эхлүүлсэн байгаа. За тэгээд North America болон Европт тоглолтуудаа хийчихэд нэлээд олон сарын турш ингэ тоглолтуудаа хийчихэд дараагийнхаа тоглолтуудыг бүгдийг нь cancel хийсэн байгаа, цуцлсан байгаа. За тэр нь болохоор Австралид хийх байсан тоглолтуудаа цуцлсан мөн Азид хийх байсан тоглолтуудаа цуцлсан. За яагаад цуцлсан бэ гэхээр ямар шуухан одоо explanation өгсөн бэ гэхээр те exhaustion гэж байгаа байхгүй бүр хитрхи ядаргаанд орсон хитрхи туйлцсан. Тэгээд би одоо ер нь завсралгаа аваад өөр дээрээ анхаарах болон бас өөрийнхөө гэр бүлийнхэндээ ингэж анхаарч гэр бүлийнхэнтэйгээ одоо цаг хугацааг өнгөрөөмөр байна гэдэг тийм зүйлийг шалтгааныг хэлээд ингээд цуцлсан байгаа. Гэхдээ манайхаа угаасаа хүмүүс гайхаж байгаа ч тийм ямар сони юм бэ яагаад ингэж цуцлж байгаа юм бэ бодож исэн. Гэтэ энэний бас ингээд deep dive хийгээд бүр амар ухаад явах юм бол айгүй ингээ хүмүүсийн жоохон conspiracy theory гэдэг юм уу тиймэрхүү юмнууд байдаг юм байна лээ. Юу вэ гэхээр хүмүүс энийг болохоор юутай адилтгаад аваа гэхээр Kanye West манайхаа Kanye West ингээд тоглолтоо хийгээ явж яснаа дэлхийг тойрсон аялын тоглолтоо хийгээ явж яснаа бас л тоглолтуудаа цуцлаад тэгээ шалтгаан нь болохоор exhaustion гэж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө яг яасан бэ гэсэн чинь Kanye West-ийг хүмүүс аваачаа нэг mental institution аваачаа цожилчихсан байсан шүү дээ. Сэтгэл мэдрэлийн одоо тийм бараг шар хат гэсэн үг те шар хатанд аваачаа ингээд цожилчихсан байсан. Өөрийгөө зүгээрэж хахад бараг ингээд те янз бүрийн юмнуудыг ингээд өгөөдсөн тэргээл Kanye West амар их ярьжсэн шүү дээ. Намайг өгөө их гэдэг энэ тэргээл амар их ярьжсэн. Тэрнтэй адилхан юм Selena Gomez болсон байгаа байхгүй. Яг адилхан дээ тоглолтоо явжснаа exhaustion гээд цуцалчихсан. Тэгээд түүний дараагаар яасан бэ гэсэн чинь Selena Gomez rehabд орчихсон гэж байгаа байхгүй. Одоо treatment center, rehab одоо дахин нөхөн сэргээхтэй тийм одоо сувлын газар ингээ оччихсан. Тэр нь болохоор Arizona'д байдаг Dawn at the Meadows гэдэг team treatment center очсон байна лээ. Очоод 2-7 хоногийн турш тэнд хийвцэн гэсэн. За тэгээд
хүмүүс энийг бас айгүйх тэгж яриад байгаа хгүй. Энэ яагаад тэр одоо treatment center-д орох болсон бэ гэдэг те. Тэгээд хүмүүс яг тухайн үедээ болохоор энийг олж мэдчихээ ялангуяа хэвлэл мэдээллийн media outlet-ууд болохоор ямар гарч тавих нь ойлгомжтой шүү дээ те. Selena Gomez-ийн тоглолтоо цуцлах болсон шалтгаан нь rehab-д орох гэдэг юм байна. Тэгээд rehab гэдэг чинь бол угаасаа ингээ хүмүүс сонсоход rehab гэхээр юу гэж боддог вэ гэхээр донтолт гэж боддог те. Арх ч юм уу мансуурлах бодинд донцсон хүмүүс л rehab руу явдаг шүү дээ те. Тийм болохоор шууд автоматар тийм одоо мессеж хүрэхээр байгаа зү те. Selena Gomez rehab руу явжээ. Бараг л архинд донтоод мансуурлах байсан донцсон учраас одоо ингээд rehab center руу очсон юм байна. Тоглолтоо цуцлсан юм гэсэн тийм юмэг одоо ойлголт өгөхөр байгаа байхгүй юу. За гэхдээ яг тухайн үед Selena Gomez-ийн representative хүмүүс нь болохоор тэ төлөөлөгч нар нь болохоор үгүй Selena Gomez бол ингээд тэ voluntarily өөрийнхөө хүслээр тэр treatment center руу тэ rehab руу явсан. Гэхдээ ерөөсөө тийм substance abuse энэ тэ мансуурлах байсан донцсон тийм шалтгаанаар бол бишээ. Өөрийнхөө хүслээр ингэж совлын газар ингээд оцсон гэж хэлсэн. Тэгээд энэ яагаад вэ гэдэг нь бол 2015 онд ингэж одоо шалтгаан нийл болдог байгаа. Яасан бэ гэхээр яг тухайн үед өөрийгөө lupusтэй гэдгийг олж мэдсэн байгаа байхгүй. Тэгээд тухайн үедээ болохоор яг нуужсэн тэрхүү өвчнийхөө диагнозыг нуужсэн учраас ингээ хүмүүс яагаад эмчилгээнд явсан гэдгийг бол хэлээгүй. Тэгээд тэр одоо treatment center-д яагаад явсан бэ гэхээр chemotherapy хийх гээд очсон юм байна лээ. Одоо эмчилгээнд яаралтай эмчилгээнд орох шаардлагатай болоод тэрхүү одоо эмнэлэгт совлын газар 2-7 хоног хийвцэн байна лээ. За 2014 онд Selena өөрийнхөө The Heart Wants What It Wants гэж тэрхүү алдартай дуугаа surprise release хийсэн байгаа. Ерөөсөө хүн амьтанд одоо ингээд тэ дуу гаргах гэж байгаа нэр гэдгийг хэлэхгүй байж байгаа гэдгийг үнтгэн ингээд гимтийн бэлэг болгож ингээд цаацсан байгаа. За тэгээд Heart Wants What It Wants гэдгийг бол юуны тухай дуу гэдгийг бол та нараа надаар хэлүүлдэггүй мэдэх байхаа. Яг нөгөө нэг Justin Bieberтэй салчгаад байх үедээ хийсэн дуу байгаа. Тэгээд Heart Wants What It Wants гэдэг чинь юу гэсэн үг хэрэг зүрх юу хүсэн тэгээд хүсэж байгаа зүйлэл хүсэн штэ гэсэн утгатай дуу. Тэгээд тэр киноны клипийг та нар мэдэх бол яг л Justin хоёр харилцааг харуулдаг байгаа юм шиг харагддаг. Selena ингээл амар толны өмнө зогсоод уйлал тий. Тэгэл нэг найзлуудаараа ингээл яваал очсон тий. Баахан найзлууд ингээл нөгөө найзуудтайгаа ингээл бөөнөрөө сууж идэг. Тэгэл тэгс мөртлөө нөгөө найзлууд яг өөрөг нэг тоохгүй тий. Бас ингээл нэг тийм дууштай тий ингээл нөгөө нэг найзлуу ингээд байгаа нугасаа Justin Bieber-ыг л харуулж байгаа шүү дээ. Justin Bieber ингээл өөр охтуудтай бас ингээл янз бүр болж болоод л тий авч тэгж авч үнсэл тэр үед нь Selena Gomez айгуу тийм insecure байгаа юм шиг ингэж байж байгаа. Ер нь зүгээр л өөртөөхөө харилцааны тухай ингээд хөгжим дуу клип хийчихсэн байгаа байхгүй. Тэр нь бол айгуу ил тод байдаг. Ямар ч сан энэ дуу нь бол үнэхээр амар одоо хүмүүсийн хайрыг хүлээсэн байгаа. Үнэхээр одоо хамгийн одоо шилдэг дунд болж чадсан байгаа. Selena Gomez-ийн хувьд болохоор яг тэр нэг Billboard Hot 100 гэдэг чартны топ 10-д нь орсон 2 дахь дуу болж чадсан. За тэгээд энэхүү дууга 2014 оны American Music Awards дээр perform хийсэн байгаа. Тэгээд тэр нь бол ингээд үнэхээр бараг түүхэнд бичигдэж үлдсэн те. Айгуу тийм мундаг performance болсон. Мундаг гэдэг нь юугаар хэлж байгаа гэхээр хүмүүсийн сэтгэлд амар хүрсэн, emotional хүрсэн тийм одоо дуу болсон, performance болсон. Тэгээд та нар санаж байгаа бол ингээд Selena Gomez яг зогсож байгаа л дуулдаг те. Артталт нь нэг тийм малавчны одоо дүрс гарч мараад л те. Тэгээд Selena Gomez угаасаа өөрөө амар emotional те сэтгэл хөдлөлтөй байгаа нь харагддаг. Тэгээд эцэст нь яг нэг уйлаад те уйлах гад ч үлээ яг уйлдаг ч үлээ мэдгүй. Тэгээд ягаа ингэж хэлдэг штэ. Яг тэгж ширмж байгаа нь харагддаг. Thank you Jesus гэж хэлж байгаа нь харагддаг. Есүс Христ минь баярлалаа гэсэндээ өөрийг нь баг аварж агаад баярлалаа гэсэн утгатай нэг тийм зүйлийг шимж байгаа нь харагддаг. Тэгээ тэр үед бол ингээл Taylor Swift амар ингээл дэмжээл те audience дотор ингээл дэмжээл байж байгаа нь харагддаг. За тэгээ 2014 он Selena Greatest Hits гэдэг альбомаа гаргасан байгаа. Тэр нь болохоор өөрийнхөө карьерийнхаа туршид хийсэн хамгийн алдартай хит болсон тэр дуунуудаа нэгтгээд нэг хүмүүс альбом цомог болгож гаргадаг штэ тийм цомгоо гаргасан. За тэгээд энэхүү альбом нь Billboard Hot 200 гэдэг энэхүү чартны 24-т дебют хийсэн юм байна лээ. За тэгээд энэ альбомыг гаргасны дараагаар Hollywood Records-тай хийсэн гэрээнд дууссан байгаа. Тэгээд энэхүү лейблтэйгээ ингэж одоо салах ёс хийсэн. Тэгээд өөр лейблтэй буюу Interscope Records-тэй гэрээ хийгээд тэдний artist нь болсон байгаа. За 2015 онд Selena Gomez DJ Z-тэй хамтраад I Want You to Know гэдэг дууг гаргасан байгаа. Тэгээ энэхүү дунд бас маш амжилттай болсон. Billboard 200-ийн 17-д чагсан байгаа. За тэгээд яг энэ үеэр бас нэрээ Taylor Swift-ийн Bad Blood гэдэг тэрхүү алдартай iconic хөгжмийн одоо клипний бас нэг хэсэг нь болж тэ одоо Taylor Swift-ийн найз байжгаад
дайсан болсон, frenemy болсон тэрхүү одоо хүний дүрд тоглодог байгаа. Тэр клип аягүй гоё те Bad Blood. Яг энэ Bad Blood-ийн үеэр яг нөгөө нэг Taylor Swift-ийн Squad Taylor Squad гэдэг зүйл форм хийгдчихсэн шүү дээ. Хамгийн одоо iconic гэсэн эмэгтэйчүүд те. Gigi Hadid, Selena Gomez, за тэгэл Karlie Kloss одоо хинж байдгийг баймар олон тийм iconic хүмүүсийг одоо ингэж өөрөө Taylor Swift форм хийжсэн шүү дээ. Өөрийнх нь найзууд те. Тэгээд тэр айгу гоё клип байсан. За тэгээд бас 2015 онд Selena Good For You гэдэг дууг A$AP Rocky-тай хамтарч цацсан байгаа юм аа. За тэгээд энэхүү дуу нь болохоор өөрийнх нь гарах гэж байгаа дараагийнх нь альбом болох Revival гэдэг альбомных нь lead single нь буюу хамгийн ихэнд цацагдж байгаа хамгийн одоо гол дуу нь болж цацагдсан байгаа. За тэгээд үнэхээр амжилттай дуу болж чадсан. Тэгээд Selena Gomez-ийн бол карьерийн хувьд хамгийн амжилттай дуунуудынх нь нэг нь гэж явагддаг Good For You. Тэгээд миний бас айгуу дуртай дуунуудын нэг. Тэгээд удахгүй Revival гэдэг альбом цацагдсан байгаа манайхаа. Тэгээд Revival бол маш амжилттай, маш амжилттай болсон цомог. Тэгээд би энэ тухай бас нэг бичлэгэн дээр ярьжсэн саяхан хийсэн бичлэг дээр хаа. Selena Gomez-ийн одоо хамгийн шилдэг альбом нь бол Revival album гэж хүмүүс үздэг. Фэнүүд нь ялангуяа үздэг байгаа. За тэгээд энэхүү альбом нь Billboard 200-ийн тэрхүү чартны дахиад нэгт жагсаж дебютгээ хийсэн байгаа хгүй манайхаа. За тэгээд маш олон хөгжим шүүмжлэгчдээс те music critics болон одоо фэнүүдээс айгүй их тийм praise positive review-нуудыг авч ирсэн юм лээ. Одоо жишээ нь бол Rolling Stone ингэж хэлжсэн байгаа хгүй. Revival is such an audacious name for a 23-year-old singer's second album, but from start to finish Selena earns it гэж байгаа хгүй. Юу гэж хэлж байна гэхээр Revival гэдэг нэр бол те яг 23 настай дуучинны 2 дахь цомгонд болж гарч байгаа энэхүү цомгны нэр нь болж байгаад бол үнэхээр audacious буюу бүр ингээд тэрсэн нэр байна гэж үзэж байгаа байхгүй юу? Revival гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ гэхээр те юмыг дахин сэргээх, дахин авчрах гэсэн үг те дахин амьлуулах ч гэх юм уу те тийм утгатай үг штэ. Тэгэд ер нь бол энэ хүний хэлж байгаа нь бол үнэн бааш 23 настай ийм залуухан хүн одоо дуучин 2 дахь альбомаа тэг өөрийнхөө ганцаарчилсан 2 дахь альбомаа гаргаж иж Revival гэж ярьж байгаа нь бол айгүй тийм бас хүндэдснээр байгаа байхгүй те юу буцааж авчрах гэдэг гэж хэлмээр байгаа зү. Яг бүр нэг 40-50 настай дуучид те хөгжмийн индастринд амар олон жил яачаад зөндөө олон альбом гаргачаад Revival гэдэг альбомыг гаргуул арай тийм make sense байгаа үстэй те өөрийнхөө тэр үеийнхээ одоо нэг залуу насныхаа карьерийг буцааж revive хийх гэж одоо бодож болгосон. Гэтэл бол Selena Gomez айгу залуухан байгаа. Тэгээ тийм хэлсэн байгаа. Гэхдээ гэж хэлж байгаа байхгүй энэхүү critic нь. Гэхдээ үнэхээр Selena Gomez энэхүү альбом нь бол бүр эхнээсээ ахуулаад дуусан туслаа бол үнэхээр энэхүү альбомныхаа нэрийг бүр earn хийж чадсан. Тэгээ үнэхээр амжуулж чадсан тийм мундаг альбом байна гэж ингэж магтсан юм байна лээ. За түүнээс гадна Billboard ингэж хэлжсэн юм байна лээ. One of the most influential pop albums of the late 2010s гэж байгаа байхгүй юу? 2010 оны сүүлээр гарсан хамгийн нөлөөтэй pop альбомуудын нэг гэж хэлсэн байна. За түүнээс гадна Rolling Stone-ы бас нэгэн critic ингэж хэлсэн байгаа юм байна лээ. One of the most influential pop albums of the past decade гэж байгаа байхгүй юу? Сүүлийн 10 жил гарсан хамгийн нөлөөтэй pop цомгуудын нэг гэж хэлсэн байна лээ. За тэгээд энэ альбом нь бол айгүй мундаг учраас Platinum гэдэг одоо ийм тодтолцоолыг хүлээж авсан байгаа. За энэ альбомоос нь гарсан зөндөө олон мундаг дуунууд байдгаа түрүүн хэлсэнчлэн Good For You за тэгээд Same Old Love Band бас маш амжилттай болсон. За тэгээд Hands To Myself, Kill Me With Kindness гэсэн ийм зөндөө олон мундаг дуунууд энэхүү альбомоос нь түрүүн гарсан байгаа. За энэ альбом яагаад хүмүүст аягүй таалагдсан бэ гэхээр өмнөх гаргаж ирсэн альбомнуудтай харьцуулахад бол жанрын хувьд арай өөр байсан. Нөгөө dance pop нэг тийм electro ч юм уу тийм EDM нэг тиймэрхүү pop жанр биш. Айгуу тийм sultry гэж хэлмээр тэ айгуу нэг тийм ингэж уянгалж гэж дуулсан ч юм уу тэ нэг тийм баг нэг Amy Winehouse хойд ингэсэн нэг тиймэрхүү өнгө аястай дуунууд байсан болохоор хүмүүст айгуу их таалагдсан. За тэгээ 2015 оны Billboard Women in Music гэх тэрхүү шагнал гардуулах ёслол дээр Chart Topper Award гэдэг энэхүү шагналыг хүртсэн юм байна лээ. Бүх чартуудыг ингэж дандаа тэргүүлдэг гэсэн тийм шагналыг хүртэж авч ирсэн юм байна лээ. За тэгээ 2016 оны 1 сард Selena Saturday Night Live тэрхүү шоуны одоо musical guest-нд болж очиж perform хийсэн байгаа.
За 2016 оны 5 сард Selena бас нэгэн аялын тоглолтоо эхэлсэн байгаа. Тэр нь болохоор Revival гэдэг дэлхийд тойрсон аялын тоглолт нь байсан. За тэгээ яасан гэж манайхаа you're not gonna believe it. Яг л дахиад нөгөө өмнөх юма хийсэн. Яасан бэ гэсэн чинь North Americад очиж тоглоод заяа. За тэгээд Азад очиж тоглоод, Oceania'д очиж тоглоод. За тэгээд тэгчгээд цаашаагаа болохоор Европт болон South Americад ингэж тоглолтуудаа хийх байсан чинь тэр хоёр тоглолтуудаа тий одоо Европт хийх байсан тоглолтуудаа болон Өмнөд Америкт хийх байсан тоглолтуудаа ингээд цуцлсан байгаа юм а. Яагаад вэ гэсэн чинь anxiety, panic attack, depression-с болоод гэсэн байгаа аахгүй юу. Тэгээд ингээд тоглолтоо хийж чадхаа болсон гэж цуцлсан байгаа. Тэгээ яг энэ үеэр болохоор яг нэг mental health нь бол амар болж исэн үе. Яг нэг me and my mind үлээ яг тэр community дээр нь гардаг яг тэр хэцүү үе байсан юм байна лээ. Тэгээд ингээд тоглолтуудаа зогсоож исэн. За тэгээд 2016 онд бас Charlie Puth-тэй хамтраад нөгөө маш алдартай дуу өгдөгтэй We Don't Talk Anymore гэд тэр дуу дээр хамтарсан байгаа. За тэгээд энэ бол бүр олон улстай success болж чадсан. За тэгээд энэ хүү дуу бүр 5 удаагийн platinum гэдэг тодтолцоог хүлээж авсан юм байна лээ. За тэгээд 2016 оны American Music Awards дээр Selena Artist of the Year гэдэг шагналыг хүртэж авсан байгаа. Жилийн шилдэг уран бүтээлч гэдэг одоо шагналыг хүртэж авсан байгаа. За тэгээд мөн яг энэ 16 онд iHeart Radio Music Awards дээр Biggest Triple Threat Award гэдэг ийм шагналыг хүртсэн юм лээ. Тэр нь Biggest Triple Threat гэдэг нь юу юм бэ лээ манайхаа сонсож байгаа хөөхтэй triple threat энэ гэхээр нэг тийм гурвалсан юм яриад байгаа штэ triple гэж байгаа юм чинь юу гэсэн үг вэ гэхээр хөгжим болон жүжиглж байгаа те performative энэ гэдэг те ийм бүх юмыг тэргүүлж чадсан гэсэн үг юм байна лээ. Ер нь тэгэж жүжиглдэг, дуулдаг тийм одоо зөндөө олон авьяастай ч юм уу те тийм хүмүүст олгодог тийм авард юм байна лээ. За тэгээд ийм Biggest Triple Threat гэдэг энэ хүү шагналыг хүртэж авжээ. За мөн яг энэ жил Forbes тгүүлийн 30 under 30 гэдэг энэ жагсаалтанд орсон юм байна лээ. 30 нас хүрээгүй байгаа 30 шилдэг хүмүүс гэдэг нэг тийм жагсаалт өгдөг шүү дээ. Тэрэнд орж исэн юм байна лээ. За түүнээс гадна 2017 онд DJ Kygo-тэй хамтарсан It Ain't Me гэдэг дуу гаргаж исэн. Тэр дуунд бас маш том амжилт болоод тэгээд дэлхийг хамарсан айгүй олон том чартууд зөвхөн Америк гэдэг ахгүй, зөвхөн Канада гэдэг ахгүй те зөндөө олон одоо тийм чартууд дээр топ 10-д орж исэн юм байна лээ. Шилдэг 10-д орж исэн юм байна лээ энэ дуу. За тэгээд 2017 оны 5 сард Selena Bad Liar хэмээх дууга гаргасан байгаа. За тэгээд түүнээс гадна яг энэ дуунаа зориулаад нэг тийм vertical music video-г цацчихсан юм лээ Spotify дээр. Зөвхөн Spotify дээр цацагдчихсан гэсэн vertical music video гэдэг нь босоо байрлалтай те нэг тийм босоо форматтай тийм клипийг цацчихсан юм лээ. Тэгээд энэ болохоор Spotify-ийн түүхэнд болохоор хамгийн анх Spotify дээр гарсан vertical music video болж исэн байна лээ. За тэгээд Billboard энэхүү дууг нь Bad Liar гэдэг дууг нь болохоор 2017 оны хамгийн шилдэг дуу гэсэн тодтолцоог өгсөн юм байна лээ. За түүнээс гадна 2017 оны 7 сард тэгэхээр одоо 2 сарын дараагаар гэсэн үг те Fresh гэдэг дууга гаргасан. Тэр нь болохоор Gucci Mane-тэй хамтарсан байсан. За Fresh гэдэг дуу нь бас маш амжилттай болсон. Миний бас айгүй дуртай дуунд нэг. За тэгээ 2017 оны 10 сард Marshmello-тэй хамтраад producer Marshmello-тэй хамтраад Wolves гэдэг дууга гаргасан байгаа. За Wolves-ыг бас мэдгүй хүмүүс гэж байхгүй байх те. Маш амжилттай болсон дуу байгаа. За 2017 онд Selena Gomez Billboard Woman of the Year гэдэг award-ыг хүртэж байсан юм байна лээ. Billboard-ийн хамгийн шилдэг эмэгтэй, жижиг шилдэг эмэгтэй гэсэн award-ыг хүртэж байсан юм байна. За тэгээ 2018 оны 5 сард Back to You гэдэг дууга цацсан байгаа. Энэ дуу нь болохоор нөгөө нэг миний түрүүн ярьсан кино гэдсэн шүү дээ цуврал гэдсэн Selena Gomez-ийн executive produce хийсэн тэр нь болохоор нэг 13 Reasons Why гэдэг тэрхүү цувралынх нь 2 дугаар бүлэгт зориулсан одоо саундтрак нь болж Back to You гэдэг дуу гарч исэн юм байна лээ. Бас маш амжилтанд хүрч чадсан юм байна лээ. За 2018 онд бас Selena DJ Snake, Ozuna, Cardi B-тэй хамтарсан Taki Taki гэдэг дуу гарсан байгаа. Taki Taki Rumba гэлтэй. Тэг хүмүүсийн ярьдгаар бол энэ дөрвч ингээ хамтарч байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн хамтарсан одоо өөр өөрсдийн verse байгаа. Өөр өөрсдийн мөрүүд байгаа. Энэ дууны хамгийн шилдэг хэсэг нь бол Selena Gomez-ийн хэсэг гэж хүмүүс ярьдаг. Тэгээ айгүйх ингэж яг тэр дууг ингэж явуулж байгаа. Одоо хамгийн их тоглолцтой үе гэж байдаг шүү дээ. Харж болдог. Most watched гэдэг яг тэр хэсэг нь одоо Selena-гийн хэсэг байдаг гэсэн. Тэгээ энэ дуу нь Latin American Music Awards-аас Song of the Year тэг жилийн шилдэг дуу гэдэг шагналыг хүртэж ирсэн юм лээ. Тэгээ энэ хэд чинь бас яг энэ 2018 онд энэ дуугаараа юу яжсэн шүү дээ. Coachella дээр юу яжсан маа
тайзнаар гарч perform хийжсэн. Тэгээд айгүй гоё юмсан мессежтэй Selena Gomez тэр үед айгүй гоё яригдчихсан. Тэгээ энэ үеэр чинь бас нөгөө нэг юм болж исэн да. Та нар санаж байна уу? Justin Bieber энэ Coachella болж өнгөрсний дараагаар Selena Gomez Coachella outfit гэж хайж байгаа нь тэр утсан дээр тэгж хайсан байгаа нь ингээд скриншот хийгдээд энэ төгөөр тараад бөө юм болчихсон. Яг бол энэ үеэр чинь Selena Gomez, Justin хоёр бүр салаад нэлээд удажчихсан байсан. Тийм байж хаад одоо Justin чинь Hailey-тэй нийлчихсэн байсан үеийн тийм байжж өөр хүний ингээд outfit-ийг одоо өөрийнхөө хуучин найз охиныхоо outfit-ийг ингээд ягаад ижлэгтэй Selena Gomez outfit энэ төр гिचсэн. Хайгаад байжсэн тэр search result нь ингээд энэ төгөөр тархсан байдгаа. За 2011 оноос ахуулаад 2018 оны хүртэл бүхэл бүтэн 7 жилийн туршид Selena Gomez бүр ингээд 16 consecutive top 40 hits on the Billboard Hot 100 гэдэг ийм одоо хайрлыг хүртсэн байгаа хгүй юу гэхээр Billboard Hot 100 гэх тэр чартн дээр яг топ 40-т нь те 16 гаргасан дуу нь 16-аа ингээд ерөөсөө streak-ийг алдахгүйгээр дараалаад ингээд топ 40-д орсон юм байна лээ. Тэгэд энэ нь болохоор маш том одоо рекордыг эвдсэн юм байна лээ. The longest active run of any artist гэж байгаа байхгүй юу. Бүр ингээд хамгийн урт хугацаанд энэхүү streak-ийг ингэж алдаагүй одоо уран бүтээлч болсон юм байна лээ. За тэгэд 2019 оны 2 сард Selena Benny Blanco болон J Balvin-тай хамтраад I Can't Get Enough гэдэг дуугаа гаргаж ийсэн. Та нар тэрийг бас санаж байгаа бах те. Тэгээд энэ үеэр чинь нөгөө нэг Selena Gomez, Benny Blanco хоёр нэг хөөрхөн орон дээр ингээл те хөөрхөр хим хийжсэн клипэн дээрээ. За тэгээ 2019 оны 10 сард Selena Gomez Lose You to Love Me гэдэг те тэрхүү дуугаа гаргаж ийсэн. За тэгээд үүнээс гадна Look at Her Now гэдэг тэр дуугаа бас surprise болгоо гаргаж ирсэн. Яг энэхүү Lose You to Love Me гэдэг дуугаа гаргасныхаа маргааш өдөр нь гинтийн бэлэг болгоод фэнүүдтэй зориулаад гаргасан ба. Тэгээ энийг болохоор би яг энэ дууг Look at Her Now гэдэг дуугаа фэнүүдэд зориулсан гэж хэлдэг. Ягаад гэх юм бол Lose You to Love Me гэдэг дуу чинь амар хэцүү дуу шүү дээ. Heartbreak song. Тэгээ яг зүрхэн шархалж байгаа тийм хүний дуу байгаа ингээл. Тэгээ чамайг би өөрийгөө олохын тулд чамайг ингээд орхилоо. Тэгээ би өөрийгөө хайрлахын тулд ингээд чамайг хаялаа. Тэр гэсэн дууштай айгу тийм бас л яг Justin Bieber-ийн тухай хийсэн тийм дуу байгаа. Тэгээд тийм болохоор хүмүүс фэнүүд нь тэр дууг сонсоод өөрт нь айгу санаа зовх вэ гэж бодоод санаа зовоод тэгэд фэнүүдтэй үгүй та нар надад битгий санаа зовоорой Look at Her Now гэж өөрийгөө хэлж байгаа хгүй намайг одоо харал да би айгу сайхан айтайхан болчихсон байгаа надад битгий санаа зовоорой би бол ингээд цаашдаа ингээд сайхан байх болно гэдгийг фэнүүдтэй харуулах гад тэр дуу гаргасан гэсэн. Тэгээ Look at Her Now гэдэг дуу чинь бас та нар үгийн сонсоод үзэхэд бас л Justin-тэй хийсэн relationship-ийнхаа тухай ярьдаг шүү дээ. Ингээл яг тэр зуны үеэр энэ хоёр танилцсан, хоёулаа жоохон байсан. Тэгээд эмэгтэйгийнх нь хувьд ч гэсэн тэр эрэгтэй нь анхныхын дурлалнаас, эрэгтэйгийнх нь хувьд ч гэсэндээ эмэгтэй нь анхныхын дурлалнаас гэхдээ тэр залуу нь ингээд өөр хүнийг олсон бас ингээд яг л нэг өөртөө харилцааны тухай ярьдаг тийм утга учиртай дуу байдаг. Тэгсэн мөртлөө ингээд Selena Gomez хэлдэг шүү дээ. Гэхдээ ингээд те өөрийнх нь зүрхэн шархалсан ч гэсэндээ тэр үед айгүй хэцүү байгаад ингээд уйлж унжсан ч гэсэндээ одоо харалдаа Look at Her Now одоо түүнийг харалдаа айгүй айтайхан гойлцсон байгаа зү энэ гэсэн утгатай дуу шүү дээ. Тэгэхээр ингээд фэнүүдийнхаа санааг зовоохгүй тулд энэ дууг ингэж бэлэг болгож гаргаж исэн гэж хэлж исэн. За энэ хоёр дуу нь хоёулаа Selena Gomez-ийн дараагийнх нь альбом болох Rare гэдэг альбомд нь орж исэн дуунууд байгаа. За Rare альбом нь болохоор бас л Billboard 200-д манайхаа номер 1-т дебют хийсэн юм байна лээ. Тэгээд та боддог 3 альбом гуруула дараалал дандаа дебют хийхдээ номер 1-т жагсаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй том амжилт байгаа. За тэгээ энэ альбомнаас нь гарсан бас нэлээд олон алдартай дуунууд байдаг. Жишээ нь бол Rare гэдэг дуун байна. Boyfriend гэдэг дуун бас байна. Түүнээс гадна Souvenir. За тэгээд People You Know. За бас Ring. Ring гэдэг дуу чинь нөгөө нэг дуу хүмүүсийн ярьдаг дуу. Юу вэ гэхээр Justin Bieber өөрийнхөө хурмынхаа өдрөөр Selena руу 23 удаа залгасан гэдэг нэг тийм хов жив rumor байдаг те. Яг altar дээр гараад I do гэж хэлхийнхаа өмнө Selena 23 удаа залгасан. Гэхдээ Selena ерөөсөө уцыг наваагүй гэж ярьдаг. Тэгэд энэ Ring гэдэг дуу нь бол ер нь тэрний утгатай дуу гэж хүмүүс ярьдаг байхгүй. Яагаад вэ гэхээр те үгэн тэгдэг шүү дээ те. Тийм би чиний мессеж чи авсан. I got your message all 23 гэдэг шүү дээ. 23 удаа залгасан байлаа бүгдээр ингэ харсан. Гэтэ би ерөөсөө уцаа чи аваагүй. I let it ring гэдэг шүү дээ. Би уцаа ингэж дуурахсаар л байсан. Би ерөөсөө уцаа аваагүй гэдэг тийм утгатай дуу. За ийм одоо мундаг дуунууд энэхүү альбомнаас нь төрж гарсан байна.
I want a boyfriend, but I just keep hitting dead ends. За 2021 он Selena Gomez анхныхаа Spanish EP-гээ гаргасан байгаа. Жижиг мини цомог байгаа. Тэгээ зөвхөн Испани хэл дээр дуулсан гэсэн үг. Тэр нь болохоор Revelación гэдэг нэртэй цомог байсан. Мини цомог. За энэ нь бас Billboard 200-ийн 22-т жагсан юм байна лээ. За тэгээд бас энэ record нь энэхүү альбом нь бас зөндөө олон рекордуудыг тогтоосон юм байна лээ. Одоо жишээ нь гэх юм бол largest sales week for a Latin album by a woman гэж байгаа байхгүй юу. Эмэгтэй артистын хувьд ингэж гаргасан Latin альбомын хувьд хамгийн их заралттай байсан. Тийм одоо рекордыг эвдсэн байна лээ. Энийг болохоор сүүлд Selena-гаас өмнө болохоор 2017 онд Shakira эвдчихсэн байна лээ. Энэ рекордыг тогтоож исэн El Dorado гэдэг альбомаараа тогтоож исэн байлээ. Тэгээд ингээд 4 жилийн дараагаар Selena өөрийнхөө энэ хүү альбомаараа тогтоосон юм байна лээ шинэ рекордыг. За 2022 онд Selena Nigerian artist болох Rema-тай хамтраад Calm Down гэдэг дууг гаргаж исэн. За тэгээд энэ нь болохоор worldwide hit болсон байгаа. Billboard Global 200 Billboard-ийн зөвхөн US дэх биш те дэлхийн шилдэг 200 дуу гэдэг. Тэгээ энэхүү чартны номер 3-т жагсан юм байна лээ. Үнэхээр алдартай. Тэг хүмүүс энэ дээр бас ингээ айгүйх яриатай байдаг юм а. Угаасаа энэ дуу амар алдартай байсан те. Selena Gomez-ийг үзээ яддаг хүмүүс нь юу гэж ярьдаг вэ гэхээр за Selena-гаас болоод энэ дуу ингэж мундаг болсон юм биш те. Rema гэд наад өөр дуучин чинь л айгүй мундаг болгосон гэж яриад байхгүй. Яг үндэ бол үгүй. Яагаад вэ гэхээр энэ дуу чинь Selena-тай хамтрахаас өмнө энэ Rema гэдэг дуучин энэхүү Calm Down гэдэг дуу ганцаарчилсан хувилбарыг гаргаж исэн. Гаргаа бас нэлээд удчихсан байсан. Нэлээд хэдэн сар бараг жил болсон байсан баха. Тэгэж байжгаад тэр үед бол ийм амар амжилттай хүрээгүй байсан. Тэгээд энэ дуугаа шинжилээд Selena-тай хамтарсан чинь бүүн болсон. Бүх хүмүүс мэддэг болсон. Тэгэхээр бодоод үзэлтэй Rema-гаас болоод мундаг дуу болсон байна уу? Selena-гаас болоод you know what I mean? And my hips make you cry when I'm moving around you. За 2024 онд Selena Gomez ийм зүйлийг хэлжсэн маа. Би ер нь бол ингээд миний хувьд дуулахаасаа илүү жүжиглэхийг илүү үздэг. Би илүү жүжиглэх дуртай. Тэгээд ер нь анханасаа бүр ингээд амар бүтэн цагаар ажилладаг юм дуучин байхыг бол ингэж ерөөсө хүсэж байгаагүй тийм. За тэгээд бүр жоохон бахтаа бол яг Disney-д байх үедээ болохоор зүгээр нэг хобби маягаар. Тэгээд яг жүжиглэх нь бол өөрийнх нь гол ажил, хажуугаар нь ингээд дуулаад ингээд явъя гэсэн нэг тийм бодолтойгоор дуулж эхэлсэн гэдгээ хэлсэн. Гэхдээ бол өөрийнх нь хувьд бол жүжиглэх нь бол хамгийн одоо чухал зүйл гэж ярьж ирсэн. Тийм учраас одоо бол надад нэг ганц л цомог хийх одоо хүсэл байгаа. Тэрнээс шууд чадахгүй байхаа гэж өөрөө хэлж ирсэн. За тэгээд 2024 онд Love On гэдэг дууга гаргаж исэн. Single дуу гаргаж исэн. За түүнээс гадна 2023 онд бас юу гаргаж исэн юм бэ? Single Soon гэдэг бас ганц дууга гаргаж исэн. За тэгээд та нар одоо мэдж байгаа ба 2025 оны 3 сард хамгийн одоо сүүлд гаргасан альбом болох I Said I Love You First гэдэг дуугаа өөрийнхөө нөхөр тухайн үед нь бол сүйт залуу байсан те. Нөхөр Benny Blanco-тойгоо ингээ хамтарч энэхүү альбомаа гаргаж исэн. За тэгээ энэ нь болохоор Billboard 200 чартны 2-т дебют хийсэн байгаа. За тэгээд энэ 2024 онд бас Billboard Latin Woman of the Year гэдэг award-ыг хүртэж ирсэн юм байна лээ. За манайхаа та нар ингээ харж байгаа байхтай бас дуучныхаа хувьд маш олон хит дуунуудыг гаргаж чадсан, маш олон альбомнуудыг гаргаж чадсан, зөндөө олон award шагналуудыг хүртэж чадсан, зөндөө олон одоо рекордуудыг эвдэж чадсан ийм одоо карьертэй байсан байна. Гэхдээ хүмүүс бол яг бас ингээл Selena-гийн хувьд айгүй хэм ярьдаг, дуулж чаддаггүй, одоо хоолой хүчгүй ч гэдэг юм уу тийм юм айгүйх ингэж ярьдаг. Би жоохон бахтаа ч гэсэндээ тэрийг сонсчихснаа санаж энэ амьдаар дуулж чаддаггүй энэ дэр гэл тий хоолой амар хүчгүй ярьдаг байсан. Тэгээ миний хувьд бол тэгж боддгийн. Угаасаа Selena Gomez-ийн хоолой нь бол тийм амар powerful хүчтэй хоолой бол биш тий. Одоо хинтээ харьцуулах ч юм уу Ariana Grande ч юм уу Beyoncé ч юм уу Whitney Houston ч юм уу Lady Gaga хим бэтгин тийм одоо Christina Aguilera ч юм ийм амар powerful ингээд хар тийм хоолойтой дуучин бол биш. Гэхдээ тэглээгээд муу дуучин боллоо гэсэн үг шүү дээ. Хүмүүс чинь дуучдуудын хувьд бас өөр гэсэн тийм style genre гэж байдаг те. Нэг тийм sultry гэсэн дуучнуудад ч байна те. Эсвэл бүр ингээд амар ингээл гэсэндээ нэг химийн шиг те Christina Aguilera тэр шиг ингэж баахан ингэж хоолойныхаа хүч чадлыг гаргаж ингэж хашгирч дуулдаг стайлтай хүмүүс ч байна те. Заавал тэгээд тэгж тийм маягаар дуулахгүй байла. Тийм хүчтэй хоолойтой биш үлээ гэхээрээ сайн дуучин бишээ гэсэн үг бол
биш. Тэгээ би угаасаа мэднэ Selena Gomez бол тэр дуучидтай бол харьцуулаад байж хизээж болохгүй. Тийм хоолойны хүч чадалтай биш. Тэрийг ч гэсэн Selena Gomez зөндөө удаа хэлжсэн. Би тийм амар сайн дуучин биш ээ гэд тэ. Тэгээ бас тэр дуу нэг хэрхэн дуулж байгаа дуугаа амлиулах вэ энэ гэдэг чинь бас айгүй чухал байхгүй тэ. Тэрүүгээр чи яг нэг уран бүтээлч хүний artist чинь харагддаг байгаа. Тэгээ тэрүүгээр бол айгүй сайн гэж би боддог. Тэгээ Selena Gomez сайхан нэрээ Apple Music-тэй хийсэн ярилцлага байсан. Тэрэн дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр өөрийнх нь хувьд бол дуучин хүнийхээ хувьд бол өөрт нь хамгийн чухал зүйл бол үг гэж байгаа байхгүй. Үгээ амлиулах, шүлгийг амлиулах. Тэгээ дуулж байхдаа яг тэрийг мэдрээд тэрийг хүмүүст хүргэх. Тэгээ өөрөө ингээд өөр хүмүүсийн дууг сонссон ч гэсэндээ хамгийн ихэнд сонсдог зүйл нь болохоор үг нь гэж байгаа байхгүй. Үгэн дээр нь айгүй анхаарлаа төвлөрүүлдэг. Тэгээд тийм байна. Тэгээд зөндөө олон гэтээ бас би санддаг юм яг нэг яг анх ингээд соло карьераа эхлүүлж байхдаа ингээд амар хүмүүсээс ёо дуулж чаддаггүй амьдаар дуулж чаддаггүй бла 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 гэж амар хэмээрдэг байсан. Тэр үедээ Selena Gomez амар хүрх юмтай. Би тэрийг одоо сайжруулах гээд айгүй хоолойны vocal coach-уудаас хичээл авч байгаа. Би ингээд тэрэн дээр ажиллаж байгаа гэж ярьдаг байсан. Жохоо өрөвдөлтэй юм шиг те. За тэгээд 2020 оны 9 сард Selena Gomez өөрийнхөө хамгийн амжилттай болсон бизнес болох Rare Beauty-г гаргаж байсан. Ингээд эхлүүлсэн байгаа. За тэгээд Rare Beauty celebrity brand-уудаас хамгийн амжилттай брэнд гэж бол яригддаг. Одоо яг Rihanna-гийн Fenty Beauty-гийн дараахаар те. Одоо баг бол одоо яг энэ жил бол баг Fenty-гээс илүү гарсан байгаа. Гэтэ анх Fenty Beauty чинь бол те Rihanna-гийн брэнд чинь бол үнэхээр celebrity brand-уудын хувьд бол тесэрч гарч ирж байсан брэнд байгаа те. Айгу хүн уул нь celebrity brand гэл тэгэхээр те одоодын гаргадаг брэндүүд нь айгу тийм чанаргүй юм байгаа гэдэг үсэн шүү дээ. Зөвхөн өөрсдийнхөө нэрийг л тавьчихдаг. Тэсэн мөртлөө бараа бүтээгдэхүүнүүд нь айгу чанаргүй. Гэтэл Rihanna-гийн Fenty Beauty анх гарч ирж хахад бол даалж байсан те. Бүх зүйлүүдийг одоо шинжилжсэн шүү дээ. Одоо чинь foundation крепийн хувьд гээл тэгэхэд те бараг л 40-50 шейднүүдтэй өөр өнгөнүүдтэй бүх хүмүүс зориулсан те. Тэгэл хүмүүсээс айгүй ингэж хүндэтгэлийг хүлээж ясан. Түүний дараагаар гарч исэн айгүй алдартай celebrity brand бол яалтчгүй Rare Beauty. За Rare Beauty-гийн зорилго нь хүмүүст айгүйх таалагддаг. Яагаад вэ гэхээр яг нүүр будж байгаа тэр будгаараа өөрсдийнхөө тэр өөсвөө дарах биш. Beauty стандартад ингэж ойртож очихыг хүсэх биш те. Ингээд зургатаар харцгаал ёо энэ шиг болох юм шиг энэ хүн шиг болох юмсан гэл ингээд тэгж бодож нүрээ будах биш. Харин ч яг би бол ингээд rare тэг цөөхөн ховор амьдрал дээр байгаа ингээд хорвоо дээр дахиж би бол давтагдчихгүй би бол rare. Тийм учраас өөрсдийнхөө яг байгаагаараа тийм feel good байх. Тэг өөрсдийгөө ингэж хайрлах гэсэн нэг тийм зорилготой тийм makeup company байгаа. Тийм учраас хүмүүст айгүйх таалагддаг. За түүнээс гадна cruelty free vegan products-уудыг хүргэдэг. Тэр нь болохоор амьтад дээр ерөөсөө лабораторид туршилт хийгдээгүй vegan бүтээгдэхүүнүүдийг хийдэг. За тэгээд түүнээс гадна энэхүү Rare Beauty-д зориулаад Rare Impact Fund гэдэг тийм mental health-д зориулсан сэтгцийн эрүүл мэндэд зориулсан тийм сайн дурын байгууллагыг хүртэл байгуулсан байгаа. Тэрэндээ одоо мөнгө хандивлаа. Тэгээд Rare Beauty-гийн бүтээгдэхүүнүүдийг авах болгоны 1% нь ингэж яг тэрхүү Rare Impact Fund руу н очдог. Хүмүүст одоо тусалдаг гэсэн mental institution энэ рүү очдог. Тийм болохоор хүмүүсийн бас айгу дуртай брэнд байдгаа. За тэгээд 2024 онд Times Magazine-аас гаргасан Most Influential Company гэсэн тодорхойлолыг хүртсэн юм лээ. Хамгийн нэр нөлөөтэй одоо компани гэдэг тодорхойлолыг хүртсэн. За тэгээд одоогийн байдлаар болохоор одоогийнх нь мэдгүй манайха 2024 онд лав 2 тэрбум гэсэн valueтэй байгаа юм байна. Компани нь 2 тэрбум долларын үнэлгээтэй байгаа юм байна. Тэгээ миний саяхан харжсан. Гэтэ би энийг эдит хийж байхдаа дахиж шалгана. Саяхан харсан нэг юм дээр болохоор одоогийн байдлаар 2025 оны байдлаар болохоор 3.1 тэрбумын юутай байгаа гэсэн шүү. Valueтэй байгаа гэд. Тэгжсэн. Ерөн л айгүй амжилттай байгаа гэсэн үг. За тэгээд 2024 онд Selena одоо энэхүү Rare Beauty-гээсээ болоод тэгээ энэхүү амжилтаасаа болоод billionaire гэдэг тодорхойлолыг хүртсэн байгаа. 1.3 тэрбум net worth-тэй гэж явагдаж байгаа. За тэгээд Bloomberg-аас хүргэснээр болохоор 32 наснда ингэж billionaire болно гэдэг нь болохоор Америкийн хувьд болохоор one of the youngest female self-made billionaire гэдэг тодорхойлолыг хүртсэн юм байна лээ. Өөрийнхөө хүчээр ингэж олсон одоо ийм тодорхойлолд хүртсэн хамгийн залуу эмэгтэй billionaire тэрбумд гэдэг ийм тодорхойлолыг хүртсэн юм байна лээ. За манайхаа одоо тэгээд ганц хоёр Selena Gomez-ийг тойрдог драмануудаас нь ингээ хүргээ зав. Энээс олон зөндөө олон драма байгаа л да угаасаа ойлгомжтой. Гэтэ хэдүүлээ айгүйх ярьчихлаа. Тэгээд цаашдаа бас ингээ эрүүл мэндийн хувьд болон relationship-ийн хувьд хальталт ярих гэж байгаа болохоор ингээ ганц хоёрхан ингээ нэг тийм драмануудыг нь яригдхаа заяа. Би тэг түрүүн хэлсэн шүү дээ. Ямар шохон драманууд бас ордог байсныг нь одоо дуулж чаддгүй энэ төр гэдэг тиймэрхүү драма байдаг байсан. За тэгээд Disney байж ижсэн гэх үнхэн том хүний кино тоглоод унахлаар те янз бүрийн одоо бас хүмүүсээс backlash хүртдэг байсан. За түүнээс гадна тэр нэг wannabe scene энэ төр гэдэг те scene болохгүй ядж энэ төр
гэсэн нэг тиймэрхүү бэклэшийг хүртдэг гэсэн тэд нар ч бас нэг драмануудын хэсгүүд ахгүй юу. За 2013 онд Jingle Ball гэдэг одоо тэрхүү перформанс нь айгуу тийм драма болж исэн заяа. Юу гэхээр Jingle Ball гэдэг айгуу тийм шинжил зориулсан тийм одоо перформанс байдаг. Зөндөө олон дуучид ингээ хурж ирж үзэлбэр үзүүлдэг. За тэр 2013 оны Jingle Ball дээр Selena Gomez бас дуулсан байгаа. 4-5 дуулсан юм байлээ. Тэгсэн чи яасан бэ гэхээр Selena-гийн микрофон ажиллахгүй байсан юм заяа. Микрофон ингээ ажиллах байсан. Selena-гийн энэ ганц удаагийн тохиолдол биш. Хүмүүс энийг айгуух бас ярьдаг. Бас conspiracy theory байдаг заяа. Яг энэ үеэр өштэй те Selena яг анхныхаа альбомыг гаргаад Star Dance илүү тэр альбомыг гаргаад тэгсний дараа зөндөө олон ингээ газруудад очиж live performance хийдэг байсан. Гэхдээ дандаа микрофоны асуудалтай заяа. Микрофон нь ажилдаггүй ч юм уу, арайг нь хөгжим явж чаддаггүй ч юм уу. Тэр нь Selena өөрөө айгүй ингэж frustrated байдаг гэсэн юм лээ. Тэргээ дандаа илэрхийлдэг байсан. Ингээ микрофон ажиллахгүй ингээл арийнхаа хүмүүст хэлээд л те. Тийм асуудалтай байсан. Тэг хүмүүс бүр айгүй тийм удаа болсон учраас хүмүүс юу гэж боддог вэ гэхээр Selena-гийн дотоод те менежмент хүмүүсээс нь арын альбомынхаа хүмүүсээс 1-2 хүмүүс нь бол ингээд Selena дургүй байсан ч юм уу те. Тэгээ бүр ингээд sabotage хийх гээд албаар хорлох гээд албаар ингээд микрофонуудыг ингээд ажилуулдаггүй байсан гэж тийм conspiracy theory явдаг заяа. Тэгээ одоо энэний нэг чинь энэ байгаа байхгүй одоо энэ Jingle Ball дээр яасан чинь Selena Gomez-ийн микрофон хаагдчихсан гэж байгаа байхгүй. Микрофон нь ерөөсөө ажиллахгүй. Тэгээд гэхдээ энэ дууч чинь хэдийгээр амьдаар дуулж байгаа ч гэсэндээ backup vocal дээр байдаг штэ те. Өөрийнх нь яг дууных нь хэсгээс нэг тоглогдож байдаг гэсэн үг. Тэрнийхээ дээр ингээ амьдаар бас дуулдаг те. Тэнгүүд микрофон ажиллахаа болчихсон чинь зөвхөн тэр арийнх нь өөрийнх нь дууных нь хэсэг нь хоолоо нь яваад тэнгүүд хүмүүс тэрнээс нь болоод Selena Gomez-ыг ам барьсан байна гэж бодоод бөө юм болж исэн. Тэгчээд Selena Gomez яг тэр нэг Common гэрэг тэр дуугаад дуулжсэн байгаа. Тэгсний дараагаар дараагийнх нь дуу нь эхлэхээс өмнө яг ингээд харанхуй болсон чинь Selena айгу уурлаад what the fuck гэж хэлж байгаа нь сонсогддог. Арийнхаа одоо хүмүүст те what the fuck гэж хэлсэн байгаа хгүй. Тэгсэн чи яг тэр үед микрофон нонгоочсон байсан. Нэгтчихсэн байсан. Тэг хүмүүс яг тэр чинь live performance байсан болохоор хүмүүс бүр ингээд шууд сонссон гэсэн үг. Selena-гийн what the fuck гэж хэлж байгаа нь айгу амар ууртаагаар. Тэрнээс өмнө болохоор Selena чинь айгу тийм зөөлөн айгу тийм жоохносоо ингээд тэ хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн болохоор ингээд America Sweetheart гэж явагддаг байсан бол гиг үнтх ингээд амартай what the fuck гэж хэлж байгаа нь ингээд хүмүүст айгу цочруулсан байгаа хгүй цочирцсан. За тийм одоо ийм драма бас болж исэн байна лээ. За түүнээс гадна 2014 онд манайхаа энэ болохоор нөгөө Justin Bieberтэй холбоотой драма байгаа заяа. Энэ хоёр чинь бүр ингээд амар on and off байсан шүү дээ. Нэг салаад нэг нийлээл, нэг салаад нэг нийлээл, нэг салаад нэг нийлээлтэй oh my god. Бараг 8 жил тэгэж явсан. Энэ үеэр ингээд уулнаа салчихсан байсан юм байна лээ заяа. Тэгсэн чинь 2014 онд гиг үнтхэн Selena Gomez одоо Kendall Jenner, Kylie Jenner энтертэй Coachella-аар явсан байгаа хгүй 2014 оны Coachella-раа. Тэгсэн чинь уулнаа салцсан гэдсэн нөгөө Justin Bieber-тэйг амар тийм дотн ингэж байж байгаа нь харагдсан. Папарацад зураг нь авагдсан. Түүний дараагаар тэр Coachella-гийн дараагаар Selena Instagram-аас Kylie, Kendall энтрийг unfollow хийчихсэн байсан. Тэгээ Justin ч гэсэн өөрийг нь unfollow хийчихсэн байсан заяа. Тэгээ хүмүүс тэр үеэр ингээ rumor-нууд гарч ирж байсан юм лээ. Юу вэ гэхээр өстэй Kylie Kendall хоёртой холбоотой заяа. Яагаад ингээд Selena бүр ингээд энэ хоёрыг хоёул ингээд unfollow хийгээд ингээд Justin энтрийг хүртэл unfollow хийсэн бэ гэхээр яг Coachella-гийн үеэр Selena ингээд Justin-тэй ингээд дотн болчихсон байсан гэдгсэн шүү дээ. Тэр үедээ Selena Justin-ийн ингээд утсыг нь үзсэн чинь Justin-ийн утсан дээр нь Kylie Jenner Justin руу явуулсан тийм naked зургнууд, нүцгэн зургнууд байсан гинэ. Sexy тийм нүцгэн зургнууд. Тэрийг нь ингээд Justin-ийн утаснаас нь олоод уурлаад тэгээд ингээд бүх Jenner sisters-уудыг ингээд unfollow хийгээд Justin энтрийг unfollow хийгээ салсан гэж ярьж байгаа юм байна лээ. Бас нэг өөр rumor new way гэхээр өчтдээ Kendall Jenner-тэй холбоотой. Coachella-гийн үеэр нэг орой Selena Gomez, Kendall, Justin Bieber хоёрыг sex хийж ахааг нь яг гардаад яг ингээд тэр хоёрыг оронд байж хат ингээд яваад орсон гинэ. Тэгээд ингээд гардаж аваад тэгээд тэрнээс л эднийг бүгдээ ингээд unfollow хийсэн гэдэг тийм rumor байдаг юм байна. Тэгээд энэ айгүй сонирхолтой заяа. Яг энэ rumor-ны яг тэр үеэр нь яасан бэ гэсэн чинь Kendall нэг тийм blurry заяа нэг тийм blur хийсэн нэг тийм эрэгтэй эмэгтэй яг хоёр хүний шалдан ингээд оронд байгаа нэг тийм зургийг Instagram дээр хийгээд тэгснэ 8-9 цагийн дараа устгачихсан гэсэн тэр зураг. Тэг яг хэн байсан гэдгийг нь бол харж чадахгүй. Яг л эрэгтэй эмэгтэй хүмүүс л ингээд шалдан оронд байгаа байхгүй юу. Тэгсэн маас тэрнээс нь болоод энэ хүү rumor нь бүр амар явсан гэсэн үг. За гэхдээ энийг бол хинж одоо баттахаа харга байхгүй ямар ч юм зүйл болж исэн юм бэ нэлээ. За
Үүнээс гадна 2014 онд Selena жин Kendall Kylie-тэй буцаад нийлчихсэн юм шиг үлээ. За буцаад ингээд юу ачсан? Найзад болчихсон юм хаашаа. За тэгээд яг тэр үед нь бас Selena чин Justin-тайгаа буцаад нийлчихсэн байсан. Найз хоёр буцаад болчихсон байсан. Тэр үеэрээ шинэ жилийн New Year's trip хийсэн байхгүй. Kendall Kylie энтертэй. Дубай руу аяллаар явсан. Яг шинэ жил болох үед. Тэгсэн чинь Justin болохоор Лос Анжелест үлдсэн. Яг тэр үеэрээ Hailey-тэй цаг хугацааг өнгөрөөсөн гэж аахгүй. Hailey Bieber-тэй. Тэгээд энийг болохоор хүмүүс зохион байгуулалттай байсан гэж боддог. Gigi Hadid, одоо Kendall Jenner, Kylie Jenner зохион байгуулалтаагаар угаасаа ягаад гэвэл тэд нар чинь Hailey Bieber-тэй найз авсан учраас ингээд зохион байгуулалтаагаар Selena-г холдуулж агаад яг тэр үеэр нь Justin-ыг ганцаарг нь байлгаж агаад Hailey-тэй ингэж дотн болгох тийм зохион байгуулалттай байсан гэж боддог. Тэгээ нэг иймэрхүү драма бас байна заяа. Энийг би бас нэг ярьжсэн санагдах сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэрээ манайхаа Justin Bieber, Hailey Bieber, Selena Gomez 3-ын харин гурвалжингийнх нь тухай хийсэн бүр 3 part бичлэг байгаа шүү. Би тэрийг өнгөрсөн жил хийжсэн. Та нар тэрийг нэрээ үзхийг хүсэж байгаа бол үзээгүй бол очиж үзээрэй, окей? За тэгээ бас нэгэн драма нь юу вэ гэх юм бол Selena Gomez-ийн айгуух ярагддаг. Нөгөө нэг өөрт нь бөөрөө өгсөн найз нь шүү дээ Франсиа гэдэг эмэгтэй. Тэр эмэгтэйгээ гомдоосон гэж ярьдаг. Юу вэ гэхээр нэг одоо ярилцлаганд орж байхдаа ингэж хэлсэн байгаа байхгүй одоо ингээд энэ индастринд тэ Холливуудын индастринд болохоор ганц өөрийнх нь дотн найз бол тэ өөрийнх нь ингэж боддог ганц найз нь бол Taylor Swift гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрний доор ингээд Франсиа комент биччихсэн байсан. Interesting, сонирхолтой гэж бичсэн байсан. Түүний дараах ингээ Франсиа Selena Gomez-ыг unfollow энэ хийчихсэн байсан. Тэгээ бодохтой бол ингээ Франсиа гомдоосон гэж боддог байхгүй юу? Бодоод байгаа байхгүй хүмүүс ягаад тэгэхээр те өөрт нь бөөрөө өгсөн хүнийг өөрийнх нь найз гэж боддог юм уу хайшин. Тэгээ яг л Hollywood-ийн индастринд байдаг ганц дотных нь best friend нь болохоор Taylor Swift гэж ярьдаг байна гэх хүмүүс тэгэж бодчихсон. Тэрнээс болоод ингээ гомдоод Франсиа unfollow хийсэн байх гээд. За тэгээд түүнээс гадна Франсиа нэг ийм юм ярьжсэн гэж одоо нэг тийм rumor байгаад байгаа байхгүй юу? Франсиа ингээ уурлаад яг Selena Gomez-тэй одоо найзлахаа байсан бэ гэхээр өөрт нь ингээ бөөрөө өгчөөд хахад те арх марх уусан хിവэрэл байсан. Тийм болохоор ингээд Франсиа уурлаад найзлахаа байсан гэд. Тэр тухай бол худлаа юм байл юм байна. Франсиа бүр өөрөө ярьцлаганд ороод хэлжсэн. Тэр rumor ханаас гарч ирснийг би мэдэхгүй байна. I don't care. Then Selena Gomez өөрөө юу хийгээ юм уу надад бол хамаагүй шүү дээ. Нэгэн тал бөөрөө өгчихсэн те. Тийм болохоор би ерөөсөө тийм хэлж байгаагүй. Тэр бол ингээд шал утгагүй rumor гэж бол Франсиа тэрэн дээр бол хэлжсэн байна лээ. Гэхдээ яг энэ хоёр бол одоо найз биш болцсон юм шиг байлээ. Хурим дээр нь хүртэл ирээгүй. Тэгээд найзлах болцсон юм шиг байлаа. Тэгээ энэ дээр нь бол хүмүүс айгүйх ингэж ярьдаг Selena Gomez-ыг ямар хүний үнэргүй юм бэ те. Найз нь ингээд өөрийнхөө бөөрийг өгчөөд ахад те. Ингээд хурим дээр ч хүртэл уурахгүй ингээд найзлахаа болцсон Hollywood-ийн индастрийн ганц найз нь болохоор Taylor Swift энэ гэж ярьдаг. Taylor Swift чамд бөөрөө өгөөг үсттэй гэлтэй ингэж айгүйх ярьдаг. Энэ бол айгүйх том Selena Gomez-ыг дагадаг одоо rumor drama байгаа юм аа. За тэгээ Selena Gomez-ийн relationship-нуудын тухай хальт ингээд дурдчихад манайхан заяа. 2008 онд бол Nick Jonas-тай үерхэж байсан 2 жилийн туршид үерхсэн юм байлээ. Тэгээ бүр Jonas Brothers хамтлагийн Burning Up гэдэг клипэнд нь хүртэл Selena Gomez тоглож байсан юм байна лээ. За тэгээд 2010 оноос ахуулаад 2018 оныг хүртэл болохоор нөгөө нэг Justin Bieber-тэйгээ on and off үерхсэн. За айгу муухай toxic relationship шүү те. За тэгээд Justin-аас салцсан байх зарим үедээ бас өөр хүмүүстэй үерхжсэн. Тэрний жишээ нь бол нөө нэг DJ Z байгаа. За тэгээд Weeknd-тэй үерхжсэн байгаа. За тэгээд хүмүүс бол Weeknd, Selena Gomez хоёрыг хос хахт амар дуртай байдаг байсан. Selena Gomez-ийн хамгийн хөөрхөн байсан үе мөчн, хамгийн гоё хувцалдаг байсан үе нь, хамгийн нэг тийм зөвүүн vibeтэй байсан үе нь бол яг Selena Gomez Weeknd-тэй үерхдэг байсан үе ингэж хүмүүс ярьдаг. Тэгээд би бол тэрнтэй санал нийлэн тэр хоёр бол айгу гой зохицолтой байсан гэж би боддог. За тэгээд 2023 оны 6 сард Selena Gomez Benny-тэйгээ үерхэж эхэлсэн байгаа. За тэгээд 2024 оны 12 сард энэ хоёр сүү тавьсан. За тэгээд 2025 оны 9 сарын 27-ны өдөр саяхан гэсэн үг шүү дээ те. Хурмаа хийсэн байгаа. Benny Blanco-тэй гэрэлсэн байгаа. За тэгээд тэр тухайн нэрээ хурмынхын тухай бичлэгийг үзээгүй бол та нар үзээрэй. Би бас тэр тухай бичлэг хийжсэн шүү. За dating history нь бол нэг ийм л байна манайхаа. Окей. За энд хүрээд ингээд бичлэгээ дуусгахаа ер нь маш их зүйлийг ярьж өглөө. Selena Gomez-ийн бүхэл амьдралын тухай ярьж өглөө те. Одоо жүжигчнийх нь карьерийг ярьж өглөө, дууных нь карьерийг ярьж өглөө, хайлт хулт бас драмануудаас нь ярьж өглөө. Тэгээд ер нь та бүхэн бас энэ бичлэгийг үзээд ер нь Selena Gomez гэж хэн бэ гэдэг тэгээ тухай бас сайн ойлголт авсан байх гэж би бол бодож байна.
За тэгээд ер нь гэтээ үнээс илүү тэгээд ярих юм бол зөндөө олон л одоо ховж драма энэ төр байгаа л да тий. Гэхдээ яг хуу энэ түргээд ингээд дуусгая одоо амар их удаан ярьчихсан байна. За ингээд та бүхэнд хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболонгаараа цоо шиг хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.